Бид бүхний зохион байгуулж байгаа цагаан патид хүрэлцэн ирсэн та бүхэнд цасаа дагуулад хүрэлцэн ирсэн та бүхэнд юуны өмнө энэ сайхан орой мэндийг хүргье. За цасаа орхон болоод цасан өгöd болоод бүгдээр өрөөд ирв. Цагаан патиг сонсоод ер нь цас бас дагалдаатай байна те. Аха. За манай арга хэмжээнд ер нь бол манай энэ офис дээр анх удаа ирж байгаа мэдээлэл сонсож байгаа хүмүүс байвал гараа өргөнө. Анх удаа ирээгүй. За гэрээ хараахан байгуулж амжаагүй. Тэгтээ сонирхоод яваа хүмүүс байвал гараа өргөнө. 1 2 3. За баярлалаа. Гэрээ байгуулсан хүмүүс гараа өргөнө. За бүр их баяр хүргэе. За баярлалаа. За ямар ч гэсэн цав цагаан харагдаж байна. Ямар сайхан юм бэ? Ингээд тайзан дээрээс харсан чи дандаа ингээд нэг хар бараа хувц хардаг. Өнөөдөр ингээд цав цагаан хувц харсан чи үнэхээр сайхан байна. Ямар сайхан юм бэ? Та хэд эндээс дараа нь шоунд оролцохоор хараарай. Цагаан хүмүүс ямар гоё харагддаг юм бэ? Хорвоо ертөнц ер нь энэ цагаан өнгөгүй бол ямар хэлсэн болоо? Бүгд хар уйдгар та тий. Ер нь яагаад гоо сайхан ертөнцийг аавна гэж ярьдаг болсон юм бол? Анх бол энийг Достоевский хэлсэн байна л да. Алдар зохиолч. Аха. Яагаад гоо сайхан ертөнцийг авдгийг? Манайха тэгж ярьдаг тий. Хүмүүс аяг ярьдаг штеп. Хэрвээ энэ хороо ертөнц гоо сайхангүй байсан бол яа? Одоо эмгтээчүүдгүй байсан бол яа? Төсөөлөд бодоод үзье. За дан ирчүүдтэй ер нь бол ирчүүд бол үнэхээр одоо бас бизнесийн оргилд ирчүүд байна, улс төрчид голдуу ирчүүд байна, тийм үү? Тэгэл зохион бүтээгчид, дээр нь нисгэгч, тэр байтугай сайн эмчнэр ирчүүд байдаг, тэр байтугай сайн тоогооч хүртэл ирчүүд байдаг шүү дээ. Яг энэ одоо хүчтэй ирчүүдийн энэ хүчтэй гараар байшин барилга сүндэрлж байна. За янз бүрийн нээлтүүд, техник, технологийн дэвшил, танк хүртэл хийгдэж байна. Зөндөө олон юм хийгдэж байгаа. Гэхдээ дан ирчүүдтэй хорвоо байвал яах вэ? За төсөөлье. Дан ирчүүд энэ хорвоо дээр бай. Байшин ямар өнгөтэй ах бол? Саарл хар баран тий. Өөр юмыг яаж авдаг? Тэгсэн чинь нэг юм байт юм байна л да. Нэг хоёр эрэгтэй хүн байна гинэ. Яагаад эмэгтэй өнгө хорвоо төсөөлөгдөх боломжгүйсэн чинь хоёр эрэгтэй хүн нар жаргахыг хараад ингэж ярьж байгаа юм. За энэ нар жаргахаас өмнө тэр ажлыг амжуулах юм да гэж хоорондоо ярьж байна. За тийм гот аюу сайхан гэл цэцэг тал байсан чинь хөөх тэр арай тэгшин газар юм уу тэн дээр байшин барьчих болмоор юм байна те. А тэгсэн чинь нэг гөрөөс гүйжсэн чи явж исэн чи сайхан буу лагнаад шүлийн очирсан. Ингэж ярьд юм байна хоёр эрэгтэй хүн. А тэгсэн чинь хажууд нь эмэгтэй хүн байнгут эрэгтэй хүн юу гэж ярьж байна. Хөөх нар жаргаж байна. Энэ нарны туяа ямар сайхан талыг эргэлтүүлж байна гэж хэлдэг нэ эмэгтэйдээ. За тэгэнгүүт сайхан цэцэг тал байнгут хөөх янз бүрийн алга цэцэг яг чамтай адилхан гоё ирээхий суугаал гэж хэлдэг юм. За тэгсэн чинь нөгөө гөрөөс явжсэн чинь тэр ямар өхөөртөн хөөх юм бэ те чи хардаа яг чамтай адилхан гэдэг юм дээ. Өөрөөр хэлбэл энэ хороо ертөнц эмэгтэй хүн байхгүй бол ерөнхийдөө зэвсэг танк одоо юу гэдэг техник дэвшил нэг иймэрхүү байх болоо тэгээ саарл байшингууд те гудамжин нэг тиймэрхүү нэг хөгжил багтаа. Тэр эмэгтэй хүн ирчүүд юмыг сэтгэж бий болгодог бол эмэгтэй хүн тэрний сайхныг нь мэдрүүлдэг юм байна. Гоо үзэсгэлэнг нь гаргадаг юм байна. Эмэгтэй хүнгүүгээр энэ хороо ертөнц байх боломжгүй юм. Саний жишээгээр адилхан тийм. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнд хурж эрэгтэй хүн хөглөгддөг. Одоо энэ олон одоо нээлт энэ олон зүйлийн эхлэлийг эмэгтэйчүүдийн энэ уйрам, энэ хайр, энэ хүндлэл, энэ баяр баясгал, энэ сайхан халамжийн нөлөөнд ирчүүд бий болгох юм байна. Тийм учраас эмэгтэйчүүд ялангуяа гоо үзэсгэлэн хороо ертөнцийг аварна. Тэрний гол төлөөлөл эмэгтэйчүүд юм. За тэгвэл эмэгтэйчүүд дотроос гэрэлтгийг бол бид мэднэ. Энэ бол цэвэр трансфер фактор. Трансфер факторыг мэддэг хүн байхгүй ч өнөөдөр трансфер факторын талаар яриа өрнөхгүй байх нь шүү дээ. Дотроос гэрэлтэх нэг чухал юм бол трансфер фактор. За өнөөдөр гаднаасаа яаж эмэгтэйчүүд гэрэлтэх вэ гэдэг дээр манай арга хэмжээ буюу тэр тусмаа энэ 10 дугаар сард Aqua энэ цуврал бүтээгдэхүүний
хямдралтай промошн зарлагдсантай холбоотой бид бүхэн энэ цагаан пати, цагаан шоу, аква шоу зохион байгуулж байгаа. Тэгээд та бүхэндээ дахиад манай цагаан патид хүрэлцэн ирсэн та бүхэндээ дахин баяр хүргье. За ингээд аквагийн орц найрлага тун хэмжээ одоо юу гэдэг те энэ дотор орсон юмыг мэдгүйгээр бид нар төрөхөд энэ яг нөлөөлөх болов гэж асуугаад байдаг тийм үү? Тэгэхээр яг энэ аква дотор чи юу байгаа? Яаж миний арсыг усалж, гяларзуулж, гялтгануулж, хижээж, тэтгэж, тийм үү? Хайраар гэрэлтүүлэх юм бэ? За энэ талаар ярьж өгнө үү? Бид нар танилцуулж өгнө үү хэмээн их хэмж дэлгэрмаа таныг урьж байна. Аврал гэж ярьж гарчснараас юм гоо сайхан бүсгүүчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн танилцуулж байгаатай баяртай байна. Ойр дээрээс нэг танхимын юм хийгээгүй байх шүү дээ. За. Аква. Монголоор ярил ус тийм ээ. Цөмөр ус гэж мэднэ. Форла компани ер нь хүмүүсийнхаа эрүүл мэндийн төлөө маш олон бүтээгдэхүүнд үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр бид нар бүгдээрээ мэднэ. Бараг 90 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй гоо сайхны энэ аква хэмээх бүтээгдэхүүн 19 оны 9 сард анх нээлттэй хийжсэн. Бид яг нэг жилийн өмнө Америкт явж исэн тий. Конвенцэд явж исэн хүмүүсүүдээ л бүгдээрээ мэдж байгаа. Тэн дээрээс энэ аквагийн гол гайхамшиг, найрлага, яаж үйлчижсэн судалгаа бидэнд юу хэрэгтэй байгааг бүгдийг тайлбарж өгчээсэн. Бид их баяртай байдаг. Тэгэхээр энэний тухай ярихаас өмнө бид нар маш олон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн. Тийм үү? Үнэтэй, хямдхан, солонгосын, европын ингээд орныхыг хэрэглэж үзсэн. Гэхдээ бид нэр хамгийн гоё юм солонгосчууд юм дэлхийн нийтээр одоо гоо сайхан бас нэлээд тэргүүлдэг орнуудын нэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр солонгосын үндэсний одоо арга барил дээр уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулж идэх бүтээгдэхүүнийг гаргаж ирснээрээ хамгийн гол одоо онцлог байгаа юм. За дээрээс нь хамгийн чухал нь юу юм бэ гэхээр энэ божаг гэж одоо буруу хэлж магадгүй тийм солонгосын нэг юм одоо мууж байдаг. Тэр нь зөвхөн дан ногоон цайг үйлдвэрлэдэг. Энэ бичгийн яагаад харагдахгүй цагаанаар бичигдсэн юм. За тэгэхээр тэр газар зөвхөн ногоон цайг үйлдвэрлэдэг. Ногоон цайг эко ногоон цай. Өөрөөр хэлбэл ямар нэгэн химийн борлоо хэрэглэдэггүй. Тэр газар зөвхөн тийм дурддаг энэ ногоон цагаар гаргаж ирсэн энэ өөрийн гэсэн одоо үндсэн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн байна. Хоёрдугаар нь юу юм бэ гэхээр энэ өөрөө тэр газрын байгаль зүйлс тогтсон усыг маш сайн шингээж авсан өөртөө маш их усрахад ийм ногоон цайг эсгэж уламжлалт болон одоо орчин үеийн аргаар нийлүүлж энийг эсгсэн хандтай гол найрлага. За яагаад ногоон цай эсгэхээр зэрэг аюул чухал очт юм бэ? Яагаад заавал эсгэх хэрэгтэй? Зүгээр ногоон цагаар бид нар зөндөө ууж хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ эсгсэн ханд нь өөрөө яд юм бэ гэхээр цайруулах үйлчлэгээ үзүүлдэг юм хамгийн түрүүнд. Арсны өдөр тутмын ядаргааг тайлд юм. Бидний арс ядарч ийнүгүй юу гэдгийг бид нар тэр болгон мэддэггүй тийм. Ягаад бол гаднаас нь ингэсэх төрчгээр өдөртөө дагаад орой ирээд угаагаад буцаад яг хэр зэрэг ядарч ийнүг наснаас хамаардаг, уснаас хамаардаг. Бидний арсын 64% ус байдаг. Тэрийг бол бүгдээрээ мэддэг. Тэгээд энэ чийгшүүлдэг хэмжээд өөрөө эсгсэн ус маань нүүрний арсанд очиж наалдар өөрөө хэдүүл шингээд ирэхээр эсгэлт сайн явагдсанаар чийгшлийн төвшин аюул сайн хэмж өгдөг. Чигээ сайн барина гэсэн. Тийм болохоор зэрэг бид нэр зүгээр найрлаганд ногоон цай биш, ногоон цайны эсгсэн ханд гэдэг юм зайлшгүй хэрэглээд байгаа байхгүй юу? За гурав дахь нь маш сайн цэвэрлж өгдөг. Өөрөөр хэл бохирдлыг багасч өгдөг. За бохирдлын судалгаа бол дараа нь гарч ирнэ. За нийтдээ 7 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Клинтийн зах зээл дээр 8 байгаа. Нэг нь болохоор зэрэг нарны тос байгаа. За бүгд ингээд шат дараалтаа хэрэглэхэд хялбар одоо бичгтэй байгаа. За хамгийн түрүүнд чих нь болохоор юу юм бэ гэхээр тосон хөөсөн цэвэрлэгч. Тусны яриг гэж одоо тусад гаргацсан байгаа даа. За хамгийн чухал нь бидний арсын цэвэрлэх юу вэ? Хамгийн суур бол цэвэрлэгээ гэж ярьдаг тийм. Сайн цэвэрлэх юм бол арс хөгшрөлтийг 50% байх болно гэж ярьдаг. Тэгэхээр цэвэрлэгэнд яагаад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ гэвэл цэвэрлэгийн дотор байгаа найрлага маань өөрөө арсыг хамгийн түрүүнд хүрч цэвэрлэх учраас тэр маань зочроогчгүй ямар нэгэн химийн элементгүй ямар нэгэн байдлаар арсанд өөрөө одоо хашил өгөх ямар ч боломжгүй байх ёстой. Тийм найрлагатай байх ёстой. Тэгэхээр яах вэ гэхээр тэнд дотор нөгөө эсгсэн ногоон цайны ханд байгаа далайн ус орсон. Тэгэхээр илүү эрдэсжүүлсэн, зөөлрүүлсэн тийм уснууд байгаа учраас тосон хөөсөрч угаагдж байгаа ч гэсэн
тэр маань ямар нэгэн байдлаар арьсанд шийшгийг давхар өгч яадаг. Энэ аюул чухал. За цагаан бодооны фермент гэж бид нар мэднэ. Цагаан зөндөө сончлоор явдаг ч тийм цагаан бодооны шүүсийг угаагаад асахаас өмнө цогоо сайханд хэрэглэдэг гин гэдэг ч юм уу тийм. Эсвэл цагаан бодоогоор хийсэн одоо тэр найдлага орсон гоо сайхны бүтээгдэхүүн арьсыг илүү цайруулдаг гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ дотор цагаан бодооны фермент орсон. Дээр нь хулуу өөрөө яад юм бэ гэхээр хулуу өөрөө маш сайн татлах байдлыг басгаж өгдөг юм. Дээрээс нь өөрөө илүү витамин зөөлөн ургал учраас хулууны ханд бас энд орсон байдаг. Тэргээр илүү одоо юу гэдэг онцгой гэсэн. За мэдээж энэ сайн цэвэрлээд ирэхээр арьс өнгөлөг болж ирдэг. За дээрээс нь сэргээдэг. Тэгээд нөгөө татлахгүй болохоор бид нар чинь арьс өөрөө ядрахгүй гэсэн үг байна. Бид нар арьсныхаа ядарч байгааг мэддэггүй юм байна. Зүгээр л үрчийсэн эсвэл нөгөө гондууд хардаг болохоос шүнхээр ядарч ирэх хэр зэрэг бохирдлыг цуглуулсан вирусыг анзаардаг. За энэний хамгийн чухал үндсэн алхам нэгийн одоо өөрөөр тосон цэвэрлэгчийн найдлага юм байх нэ. Тэгвэл хоёр дахь буюу өөрөөр хэлбэл спирт болон ямар нэгэн үнэртэн агуулгаагүй тоник гэдэг. Энэ маш нарийн ширхтээ. Та бүхэн одоо энд үзүүлэхэд мэддэх байх. Тоник цацангууд одоо цацж байгаа бидний мист гэж ярьдаг шээ. Тэдний ширхэг том байхаараа зэрэг нүүрэн дээр очих хүртлээр илүү бохирдлыг дагуулж очдог. Тэгвэл маш нарийн ширхтэйгээр буух тусам шууд очиж наалтдаг учраас ямар нэгэн байдлаар замын одоо юу гэдэг бактериудтай илүү наалтахгүй байх нь шууд арьсан дээр авчих гэсэн. За хамгийн чухал нь энэ далайн замаг нь чанга. Далайн замагтаа чангаруулах үйлчлэгтэй. Чийг өглөө чангарлаа. Тэгэхээр нөгөө арьс чинь угаагаа цэвэрлсэн учраас чийг өгөнгүүд аягүй сайн наалдаад нөгөө чийг барьж өгөх нь шүү. За дээрээс нь өвчлөгийг багасгадаг хамгийн чухал нь сарнаа цэцгийн ус гэж байдаг. Бид нар сарнааг ямар гоё, ямар зөөлхөн мөртлөө хатгадаг тийм үү? Үнэхээр сарнаа цэцгийн ус өөрөө яадаг гэхээр гоо сайхны бүх бүтээгдэхүүнд ордог юм. Ихэнх бүтээгдэхүүнд ордог. Тэр нэгдүгээр өндрөөрөө орохоос гадна тэр сарнаа цэцэн дотор байгаа найдвар микроэлементүүд аюул сайн хамгаалдаг. Тийм учраас бидний мистэн дотор цацгаар зэрэг арьс аюул сайн гэрэлтэж өгдөг. Үнэхээр тасгай гэрэлтдэг гэдгийг нь та бүхэн аянда одоо тест хийгээд үзэхээр мэддэг баг. Тэгэхээр энэ тоник өөрөө яадаг гэхээр цэвэрлэдэг, цайруулдаг, шившүүлдэг үйлчлэгтэй байх нэ гэсэн. За гурав дахь чухал бүтээгдэхүүн маань юу юм бэ гэхээр дөрвөн төрлийн бета найрлагатай витамины амин сүнс болох цөөрөм гэж яригддаг энэ хэсэг болохоор зэрэг арьсыг чангаж тайвшруулдаг. Дээрээс нь энэ дотроо юуха ферментжүүлсэн нөгөө ногоон цайны устаа агч модны ханд гэж найрлагатай. Агч модыг мэднэ бид нар maple syrup гэж бичсэн бас нэг голдуу нэг тийм сироп хэлбэрээр байгаад байдаг. Энэ өөрөө Канадад ургадаг маш чухал юм мод байдаг юм. Юу гэхээр зэрэг маш олон микроэлементүүдийг агуулдаг. Тэрэн дотор төмөр, хром, магнез бүгдээрээ байж идэг. Тэгэхээр зэрэг арьс чинь хэдийгээр бид ингээ харж байгаа боловч ингээ хавтгай юм шиг боловч дотроо маш нарийн бүтцтэй. Мэдээж одоо микроэлементүүд хэрэгтэй, маш сайн одоо тэжээлүүд хэрэгтэй. Тэгэхээр тэрийг бол агуулсан энэ сүнс маш жоохон хэмжээгээр хэрэглэгддэг, маш хурдан шингэдэг. За дээрээс нь ферментжүүлсэн ногоон цайны ус маань өөрөө юу юм гэхээр фермент гэдэг чинь өөрөө юу юм гэхээр тэр биологийн идэвхтэй урал явагдуулахыг хүртсдэг юм байхгүй юу. Тэгэхээр нүүрэнд ирж байгаа ямар нэгэн байдлаар бидний төрөж байгаа юм арьс нь маш хурдан шингээхийг хурцсаж өгдөг гэсэн. Тийм ч бас айгүй хурдан хатдаг. Зарим нэг нүүр гоо сайхны төрөгчээр мөд хатдаггүй те бидний эсвэл ингээд сэвэрч юм уу эсвэл илүүдийг авах ч юм уу гэдэг. Тэгэхээр одоо ялангуяа нако бол маш хурдан хатдаг. Та бүхэн тест хийж байгаа хүмүүстэй ярилцахад бол мэднэ гэсэн. За дөрөвт бүтээгдэхүүн бол зохины тос байдаг. Зохи маш амархан унждаг хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө цусан хангаж маш муудан. Тэгээ ихэнх зөөлөн арьстай тий өвчлөх амархан байдаг. Дээрээс нь бид нар будаг их төрхтэй учраас маш амархан гимтдэг. Тэгэхээр зохи гэрэлтэн гэдэг аюул чухал. За энийг бол одоо би өөрөө бараг жил хэрэгжилж одоо нэг жилд 3 ком авч хэрэглэсэн байна. За тосын маш зөөлхөн бараг 3-аар хөрөнгөт шингэждэг. Тэгээ маш зөөлөн ямар нэгэн үнэргүй учраас бидний байдлаар ер нь өөрөнд үнэртэй төрөх тусам л тэр биеэс одоо дахиад илэг тэрэг цэвэршүүлэхээр ажиллана гэсэн. Тэгээ энэ дотор ямар нэгэн байдлаар үнэргүй маш зөөлхөн учраас дээрээс нь витамин С ихээр агуулсан байдаг. Яг бид нар витамин С-г бид аюу сайн гэж ярьдیں۔ Бэ. Яг бид нар өндөр тунгаар уух хэрэгтэй вэ? Яг бидний гоо сайхны найрлагын витамин С өндөр тунгаар байдсан бэ гэхээр нэгдүгээр бидний биеэс маш хурдан хорыг ялгуулж хөөрөхтэй. Маш хурдан урал оруулах. Хоёрдугаар нь юу юм бэ гэхээр тэр коллаген үүсэлтийг тэр дотор байгаа тэр уургийн нийлэгчлүүдийг чанга бариулдаг тэр одоо уургийг нийлэгчид витамин С маш өндөр өргөтэй. Тийм учраас витамин С өндөр ихээр хэрэглэх тусам
бидний нүүр өрчихгүй байх маш боломжтой гэсэн. За цасны мөөг гэж мөөг байд юм байна. Маш олон төрлийн мөөгүүд байдаг тийм ээ. Зарим нь одоо сүүнд урагчдаг мөөгнүүд, зарим модны мөөгнүүд байдаг, газрын мөөгүүд. Тэгвэл энэ цасны мөөг гэдэг нь ялангуяа Солонгост их хэрэглэгддэг юм байна л да. Тэгэхээр энэ цасны мөөг өөрөө яадаг гэхээр гэрэлтүүлдэг юм. Одоо чухал пигментүүдийг агуулсан гэдэг юм. Тэгэхээр зөх аягүй сайн гэрэлтэх нь зөөлөн байх нь дээрээс нь маш сайн тэжээлэх байх. За хавд бууруулдаг гэдэг юм аягүй чухал. Би дараа үр дүн ярихаар ярий. За энэ бол 5 дахь буюу нэмэлт алхмууд. 2 төрлийн масктай 5 төрлийн бүтээгдэхүүн байх нь нийтдээ 7 шиг юм байна. Тэрний нэмэлтээр нэг хийдэг алхам шаврын маск гэдэг. Бид нар маскыг зарим цаасан маскыг өдөр тутмын тавьдаг. Заримдаа 7 хоногт 2 удаа тосон янз бүрийн маскууд тавьж байгаа. Та бүхэн тавьсан маска нэг очоод найрлахыг хараад үзээрэй. Тэр дотор сульфатууд аяих байдаг. Парабенууд аяих байдаг. Тэгвэл энэ дотор юу байдаг вэ гэхээр хүн хөнгөтэй шавар байдаг. Энэ сүнсэн буюу галтуулын унс нэлбэртэй. Тэгэхээр маскыг яах гэж тавьдیں۔ Бүсгүйж манай мөрчний гоо сайхан чи ярих бах. Гэхдээ маскыг тавихаар зэрэг бидний арьсан дотор байгаа тэр микроэлементүүд нөхөхөөс гадна бидний нүдэнд сайн харагддаггүй тэр олон нөхцөлтийг агшааж өгөх зорилгоор ерөнхийдөө тавьдаг. Тэгэхээр маск өөрөө энэ саав өнгөтэй маскыг тавиад үзэхээр тавьсны дараа бүр ингээд онцгойгоор гэрэлтдэг. Нөгөө өөрөө хийдэг учраас аюулсан. Ингээд гэрэлт харахаар гялтганаад идэх байхгүй. Тэгэхээр арьсыг маш сайн цайруулж өгж, маш сайн амрааж өгж, дээрэс нь эрсээр хангаад өгөхөөр арьс өөрөө цаанаасаа гэрэлтэн гэдэг нь тэр. Бид хичнээн дотроосоо гоё байсан ч гэсэн арьсаа заавалчгүй хамгаалах хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ гялалзуул цэвэрлүүлнэ гэдэг нь юм. Тэгээд гүн цэвэрлэгээний онцгой бүрддэг гэдэг нь маска өөрөө тавиа хатлаа буцаад угаахтаа маск хэлбэрээр одоо юу гэдэг нөгөө юу гэхлээр скраб хэлбэрээр ашиглахаар тэрний арьсан дотор байгаа илүүдсэн, мөшөөжсөн одоо хөгшөрсөн эсүүд бидний арьснаас ялгарна гэсэн. Бид нэр хөгшөрсөн эсүүд бидээ байгаагүй анзаардаггүй шүү дээ. Тэгвэл нүүрэн дээр скраб хийгээд үзэхээр маш их гуйж гарч ирдэг тийм энэ бохирдлуудыг бас давхар гаргадаг гэсэн. Тэгэхээр галтуулын шаврын маскууд үнэхээр гоё 7 хоногтой байдаг хийдэг. За 100 мл-тэй савлгаануудтай маш их савлгаатай, маш зөөлөн өдөр шөнийн тос. Тэгэхээр өдөр шөнийн тос дотор юу байд юм бэ гэхээр зарим тоснууд айгүй зузаан ингээд удаан шингэдэг ч гэдэг юм уу тосрохын байдал нь илүү их харагдаад байдаг. Одоо хэрэгжилжсэн бүтээгдэхүүнээс ажиглаад үзэхээр энэ бол маш зөөлхөн дөнгөж төрхөнгөд шингэждэг учраас ерөөсөө юм төрснийг мэддэхгүйгээр арьс маш сайхан амарч ундаг. За энэний дотор зөгийн бол байдаг байхын хүн орхотод байдаг. Ер нь хүн орхотоо ороогүй бараг гоо сайхны бүтээгдэхүүн байхгүй тийм. Гэхдээ хүн орхотоо яагаад оруулаад идэм бэ гэхээр арьсны өнгийг сэргийж өгдөг. Тэгээд дээрэс нь жигтгэн ийм одоо юу гэдэг юм бэ твшин гадаргуутай болгож өгдөг юм уу? Тэр нөхөн төлөвчдүүдийг аюулсаа явуулдаг байх нь. За хус модны шүүс гэж маш чухал шүүс. Бид нар хус модыг усны шүүсгээд уудаг шүү дээ. Тэрэн дотор ямар олон төрлийн найрлага байдвал яг тэр шиг юм тайвшруулах үйлчлэгээтэй найрлага нь энэ дотор орсон. Тийм болохоор өглөө оройдоо өдөр шөнийн гэж ялахгүй төрхөх хэрэгтэй. Маш нарийнхан нэмгэн ширхтэй дээрэс нь маш гоё зөөлхөө өнөртэй. Ямар нэгэн илүү огцон хурц өнөрөл байхгүй учраас бараг заримдаа би гарандаач төрчихдөг. Тэгээ ферментчүүлсэн одоо ийм ногоон цайны ус. Энэ бүх найрлагууд ферментчүүлсэн ногоон цайны ус байна гэдэг нь чигийг л аягуулсан хадгалах гэдэг байгаа шүү хамгийн гол нь. Тийм учраас бидний бүтээгдэхүүн юу нэртэй аку нэртэй байхгүй ус нэртэй. За энэ гайхамшигтай маскыг бүр ярихгүйгээр ямар ч боломжгүй. За дэлхий дээр цорын ганц нэгдэж болох трансфер фактортай маск. Цаасан маскууд зөндөө олон янз байдаг. 1000 төгрөгийн, 5000-ийн, 40000-ийн гэдээ байдаг тий. Гэхдээ энэ цаасан маск яадаг гэхээр нэгдүгээр нүүрийг маш сайн ингэж хурж өгдөг арьс болгонд. Хоёрдугаар энэ дотор өөрөө трансфер фактортай. Тэгэхээр арьс маань өөрөө ч гэсэн нэг бидний хэсэг учраас ямар нэгэн дархлаад давталтай байх юм бол трансфер фактор зэрэг туслана гэсэн тийм үү? Бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд маш сайн чийгшүүлэх үйлчлэгээ үзүүлдэг. За судалгаан дээр бол аягүй сайн гарч ирнэ. Гиалуроны хүчил гэж бид нар бүгдээрээ мэднэ. Тэгэхээр гиалурон ямар үүрэгтэй юм бэ гэдгийг бид нар бас уншиж үзэх хэрэгтэй. 1 мл гиалуроны хүчил дотор 6 литр бараг ус хадгалах чадвартай байдаг юм. Яагаад тэгэхээр тэр усыг тийш татах чадвартай гиалуроны хүчлүүд өөр. Тийм болохоор бид нар гиалуроны хүчил бүх гоо сайхан дотор байгаа. Гэхдээ энд маш сайн өндөр хэмжээгээр орсон учраас усыг маш сайн барьж өгнө гэсэн. Ер нь ч бид нар цэцгийг услахгүй бол хатаад хорч идсэн байдгийг хардаг шүү дээ. Тэрнтэй адилхан бидний царайд бидний арьсанд ус маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр бидний найрлагуудын би голчиж яриад байгаа учраас та бүхэн мэдж байгаа. За сүүний фермент яа гэдэг. Яагаад сүүний ферментийн дотор орсон гэж
бас гайхаж магадгүй тийм. Тэгвэл сүүний фермент өөрөө бидний бие дотор байгаа ялангуяа энэ арьсан дээр ирж байгаа, ялангуяа нүүрний арьсан дээр ирж байгаа бохирдлуудыг биеэс гадагшлуулах өөрөөр арьсруу дотор оруулахгүй байх маш чухал үр дүнтэй бас нэг имплемент байдаг юм. Тэгэхээр бид нэр өөрсдөө юу гэхээр хамгаалалт сайн хийгддэг байх нь дотроосооч гэрэлдэж айгүй сайн шингэж өгдөг байх нь дээрээс нь усыг маш сайн барьж өгдөг байх нэ гэж ойлгох юм. Энэ бол дотроо нэг хайцсандаа 5 шиг байдаг. 5 хайрцаг байдаг мөртлөө юу 7 өнөخت за хүн өөрийнхөө хэрэглэнээс 3-4 удаа тавихад бараг 1 сарын хэрэглээ болчихдог. Маш гоё ийм маск байдаг юм аа. Тэгээд ийм мэдээж арьс ашиглахны бүтээгдэхүүн хийж байгаа юм чи мэдээж судалгаа хийсэн байж таараа тийм үү? Судалгаагүйгээр ямар ч юм бүтэхгүй. Тэгэхээр бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг юун дээр судалдаг гэхээр голдуу амьтан дээр судалгаа хийдэг. Амьтан дээр ямар хашил өгч юм, яаж тэр амьтны одоо тий уруул явагдаж байгааг хардаг. Тэгвэл энэ Forlog компани юусаа амьтан дээр судалгаа хийгээгүйгээр үнэхээр одоо best номер 1. Тэр чинь амьтны бас эрх зүй, тэр амьтанд бас хор өчүүлж байна шүү тийм ээ. Тэгэхээр Нако бол тийм судалгаа хийдэггүй. Гэхдээ хүмүүс оролцож хүмүүстэй судалгаа хийгдсэн юм бүтээгдэхүүн байна. Нийтдээ 15 хүнийг оролцуулсан байгаа. 18-аас 54 насны. За тэгэхээр арьсны төрлүүд байдаг тийм ээ. Хойлмог, хуура, бушаамраа төглөө. Дээрээс нь одоо тослог гэх мэтчлэн бүх төрлийн арьсан тохирч ирснээр хамгийн гайхамшигтай байсан. За арьсны өнгө чухал. Арьсны өнгөнөд чухал. Зарим шаргал арьстай хүн байна, хурдан үрчийдэгч гэж ярьдаг. Зарим бор арьстай хүмүүсүүд байна. За холимог хүмүүсүүд бас байдаг. Тэгээ өнгө нь өөр өөр. Тэр хүмүүсд яаж үйлчлэж ирсэн бэ гэхээр яг адилхан үйлчлэгээ үзүүлж ирснээр аяга онцлог. За тэгээд хэр зэрэг мэдрэмжтэй арьснууд байдаг би бас энэ судалгаанд хамрагдсан. Зарим арьснууд үнэхээр хашлах маш өндөр мэдрэх хүмүүсүүд байдаг ш. Зарим нь бол юу ч тоодгүй арьснууд ч бас байдаг. Тэгэхээр энэ одоо мэдрэгшилт өөр хүмүүстэй бас туршиж үзнэ гэдэг чинь ямар насны хүмүүсүүд хаана яаж хэрэглэж болох вэ гэдэг бас аюул том судалгаа гарсан. За өөртөө юу болсон бэ гэсэн чинь Акогийн бүтээгдэхүүн бусад өөрчлөлттэй компаниудыг харьцуулахад арьсны бохирдлыг 50% бууруулсан. Тэр нь энэ дээр гаргацсан. За хуудсан маскыг төрүүлээд гаргачлаа. Тэгэхээр хуудсан маскыг чийгшилт хэдэн хувиар сайжирсан гэхээр 93% чийгшилт сайжирсан. Яг тэгэхээр хуудсан маскыг тавилаа 20 минутын дараагаар ингээд бүх арьсан шингээд авахд арьс өөр амар гэрэлттэй. Маш гоё юм гэрэлттэй. Тэгэхээр хатаадаг масктай харьцуулж үзэхэд чийгшилт нь 17%. Чийг одоо нөгөө шууд тавьсан маск тавиагүй хүнтэй харьцуулахад 93%-аар чигийг маш сайн шингээсэн арьс өөр. 15 минутын дараа л чийгшлийг нь тодорхойлох болчихж байгаа. Тэгэхээр бид нэр маш сайн чийгшил өгдөг гэдгийг аюул сайн эндээс харагдаж байгаа. За ерөнхийдөө хэдэн хоног тэр чийгшил нь хадгалагдаад байгаа юм бэ гэдэг дээр бас судалгаа хийгдсэн. Тэгэхээр энэ 0-8 дахь хоногт арьсны чийгшил одоо тийм 73%-аар нэмэгдсэн байна. Маш сайн чийгшил өгч байна гэсэн. Тарснаас хойш үндсэндээ 30 хоногийн дотор тийм ээ. Тэгэхээр ер нь бид нар статистик судалгаа гэдэг бол нэг бодлын бидэрт маш олон юмнууд ойлгуулдаг байхгүй тийм. Хэдэн хувь нь яг яаж байгаа, яг ямар хүмүүс тохирч байгаа гэдэг энэ судалгаа бол маш чухал. За зураас бас үрчлээнүүд яаж нөлөөсөн юм бэ гэдэг. Тэгэхээр нийтдээ бас оролцогчдын 87% нь хэрэглэснээс хойш 8 дахь хоног дээрээ жижиг зураасууд бол үрчлээд маш багассан судалгаа гарсан. За Ако хэрэглэснээс хойш 30 хоногийн дараа жижиг үрчлээнүүд 24% багассан. Ер нь тийм. Анх эхлээд нөгөө хэрэглэхээс өмнө зураг авчаад нэг сарын дараа нэг ком хэрэглээд дууссан дараа харахад тэр жижиг үрчлээнүүд бараг харагддаггүй. Тэрийг нь сонин тийм үнэхээр үйлчилж байгаа юм гэдэгтэй. Мөн pH-ыг бол өөрчилж өгдөг. 0.6%-аар одоо шүтлэг болгож өгч байгаа байхгүй юу? За дээрэс нь порфирин гэж энэ судалгаа байна. Арьсны бохирдлын судалгаа. Бид нэр та гэж санаж байгаа бол сошиал дээр нэг явж ирсэнтэй хүн ингээд будалсан хүн дөхөөд ирээд аппаратаар унжлахаар маш их бохирдолтой байсан тийм өөрөөсөө бид нар мэдэхгүй тэр судалгааг та нарыг мэдж байгаа гэж бодож байна. Яг тэрнтэй адилхан бохирдлын судалгаа хийгээд үзэхээр Ако хэрэглэснээс 8 дахь хоногоос гадаргууны бохирдол 50% буурдаг. Тэгэхээр зэрэг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр хэрэглэх тусам бидний арьсан дээр ирэх бохирдлын хэмжээ багасч байна. Дотроосоо бид нар бас аюул сайн цэвэрлэгдэж одоо ариун байна гэсэн үг. Тэгэхээр энэ судалгаа бол маш чухал. 8 дахь хоног дээрээс хойш гэхээр 30 хоногийн дотор. Ер нь 30 хоног дотор судалсан судалгаанууд шүү. За бүгд эрүүл юм янз бүрийн арьсан дээр хийсэн. За улаан толб гэж нэг юм байдаг тийм арьсны улаан толб. За энэ бол хүн болгонд өөр байдаг. Надад бол ялангуяа ингээд будсны дараа бол мэддэхгүй те халуусч малуусгаар бүр их тодордог юм байсан улаан толб.
Тэгээ би хэрэглэсний дараагаар одоо халуудсан ч энэ хоёр маань ингээд нэг айхтруулахаа болцсон. Одоо жил болоход яг цэвэрлжээд яхад бол улаан тол бараг мэддэггүй. Аюу сайн тайвширсан байна. Тэгэхээр миний арьс маш сайн тайвширч өгч юм гэсэн байхгүй. Тэгэхээр судснууд одоо тодорно гэдэг чинь эсвэл цусан амжих байна, эсвэл цусны хангамж юу гэдэг тухайн үед нөгөө ачааллах нэмсэл болж халддаг тийм. Тэгэхээр халах процессыг аюу сайн тайвширч багассан байна гэсэн. Тэгэхээр толбны хэмжээ арьсны гадаргуур тайвшруулах өөрчлөлт үзүүлж байгаа гэсэн 17 ойр багас 30 хоногийн дотор. Тэгэхээр одоо би бараг жил хэрэглэж байгаа учраас миний арьс харьцангуй тийш хурдан улаагаад юм гараад гэдэг юм уу элдв юм болох нь харьцангуй багассан. За улаан судлыг тэн дотроос бүр ингээд зөвхөн улаадаг хүмүүсээс гадна бүр ингээд судслууд ингээд харагддаг. Сайн ажиглал тий. Тэр судлууд болохоор гадаргууд үзэгддэг тэр судал нь 30 хоног дотор 31 хувиар буурсан гэдэг нь судасны цусан амж аюу сайн тайвширч багасж өгч юм. Тэндээ өгч байгаа даралт. Бид нар энэ судалгааг зүгээр нэг хийсэн биш. Энэ чинь бидний коннектор нөгөө хийгдсэн маш олон хүмүүс хийсэн судалгаа гэж бүгдээр нь тайлбарч өгч байгаа учраас янз Европ, Аз, Маз гэх янз бүрийн хүмүүс дотор хийсэн судалгаа учраас энэ бол бүх хүмүүст одоо 100% үнэн биш боловч ийм судалгаа гарсан гэдэг нь бид нар хэрэглэх тусам энэ үзүүлэлтүүд маш сайн буурч өгнө гэсэн үг байхгүй. 30 хоног биш 60 хоног хэрэглээд энэ одоо юу гэдэг 50%-аарч буурдаг ч юм уу тийм тухайн хүмүүнээсээ өөр болно гэсэн үг. За тэгээд энэ хэрэглэгчдад ямар сэтгэл төрдөг вэ гэдгийг бас бүгдээр нь бичиж авсан байна. Тэгэхээр мэдээж гоо сайхан гоё байна буюу өөрөөр л нүүр арьс сайхан байх нь хүн өөртөө итгэлтэй байх, бусдаа илүү хайрцагч гэдэг юм, өөртөө бүтээмж нээжлэгч гэдэг юм уу тийм бусад магтахад ямар гоё сайхнаар инээгч гэдэг юм уу тэр хүний сэтгэл зүй маш үндсэндээ дээшлэгдэж тайвширч арьс нь гэрэлтэж цагаарч байгаа болохоор тэр хүмүүс илүү залуу гоё дотроосоо гэрэлцсэн юм харагдаж байгаа гэсэн үг. Бид нар өнөөдөр яг арьсны нөхцөлд хэр зэрэг багасж байгаа юм. Яг одоо бохирдол хэр багасж байгаа юм ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө нүүр хэр зэрэг өөрчлөгдөж байгааг хэрэглэх тусам харахаас биш нэг удаагийн хэлбэрээр бол хүнд бол мэддэхгүй шүү дээ. Тэр бол тийм ээ. За тэгээд хамгийн чухал нь би юу ч хэлж байна гэхээр манай энэ анко бүтээгдэхүүний ихэнх арьсанд тохирдгоор нэгдүгээр онцлог. Хоёрдугаар нь ямар нэгэн парабен, сульфат, одоо фталат гэдэг энэ химийн нийтлүүдийг агуулгаагүй. Яагаад химийн нийтлэл агуулгаагүй чухал юм бэ гэхээр энэ маань эдгээр нийтлүүд бидний бие рүү арьс руу нэвтрэх тусам хавдрын эсүүдийг илүүдэхэд өөрсөнд хавдар үүсгэх боломжууд маш их өсгдөг учраас эдгээр ороогүй гэдгийг бид нар бүр онцлон хэлээд байгаа байхгүй. Хэрэгсэн хүмүүс маш сайн мэддэг. Тэгээд цавуулдаггүй. Одоо хүмүүс цавуулгатай хоолнд аяг асуудал өгч тий глютен фри гэдэг хоол ямар гурил байна уу, ямар бичээн байна уу ч гэдэг. Тэгэхээр тэр цавуулгагүй байна гэдэг нь тэдгээр хүмүүс бас хэрэглэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн. За хүчтэй нэг цайруулдаг. Одоо юу гэдэг зарим нь төрхөд ч гэдэг юм уу шууд өвчтэй байхгүй болчдөг. Тийм туршилтууд аяг их байгаад шүү дээ. Тэнийчдэг ч гэдэг юм. Тийм хүчтэй юм химийн нийтлүүд байхгүй учраас ерөөсөө байгалийнхаараа учраас ямар нэгэн онцгой өнөргөө, ямар нэгэн онцгой байдлаар тухайн арьсанд хашил өгөх юм юу ч байхгүй. Маш сайн тайвшруулж өгдөгөөрөө үндсэндээ ялгаатай гэсэн. За байгалийн бүгдээрээ байгалийн гаралтай. Сая ярьлаа шүү дээ. Онц хамгийн чухал ферментжүүлсэн ус нь хамгийн чухал нь нөгөө ногоон цайны эсгсэн ханд. Энэ бол маш чухал. Тэгэхээр бидний мэддгүү зүгээр нэг ногоон цай биш эсгсэн ханд нь бидний бие организмд ялангуяа арьсанд ийм сайхан өөрчлөлт үзүүлдэг юм байна гэдгийг өнөөдрийн нөгөө уламжлалт аргуудаараа солонгосын хаттууд ч одоо гоо сайхнаараа тэр тийм үзүүштэй тий одоо хамгийн гоё тийм хүүхнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр уламжлалт болон одоо үеийн орчин үеийн агуудыг ингээд хавсруулаад энэхүү аква бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол Монгол Улсын зах зээл дээр орж ирээд бид нэр бараг жил болох гэж байна. Маш олон хүмүүсээс хэрэгэлсэн байгаа. Гэхдээ монголчууд нөгөө нэг хуучин хэрэглээгээр одоо солонгос өшөө одоо Японч гэдэг юм уу тий Европын бүтээгдэхүүн хэрэглэдгээс хамаагүй өөр зөөлөн аргаар маш удаан хугацаанд одоо бидний биед нөлөө үзүүлдэг юм шүү гэдгийг хэлэх гээд байна. Тэгээд энэгээр онцлог учраас та бүхэн бас хэрэглээд үзээрэй. Одоо туршилтанд орсон хүмүүсүүд бас харах бах. Ерөнхийдөө бол маш үр дүнтэй байгаа гэдгийг бид нар хэлэхэд ам бардам сэтгэл дүүрэн хэлэхэд таатай байна. Ингээд анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа бид хаашаа үнэхээр сайхан мэдээлэл өглөө. Үнэхээр олон туршилтууд байна. Тэгэхээр аква бүтээгдэхүүн өнгө зөрчлөлтэй харилдаг юм байна, өсөөтэй ажилтдаг юм байна те. Улаалттай ажилтдаг юм байна. Угаасаа чи гэдэг нь бол тодорхой. Аква бүтээгдэхүүн хээр онцгой. За бүр ярих юм байхгүй. За дэлхийдээ адилхан миний би гэсэн нэг жил хэрэгжилжсэн. За тэгээ аква бүтээгдэхүүний хамгийн гол нь энэ бүтээгдэхүүн болгон өөрийн үнэлгээтэй байгаа. Өнөөдөр яагаад онцгой? Өнөөдөр юугээр онцгой юм гэхээр өнөөдөр урамшуул зарлагдсан байгаагаараа 10 сар их онцгой байгаа даа. Тэгэхээр манай
энэ цуврал дотор сая цувралуудаа үзлээ те. 2 бүтээгдэхүүн $50 үнэтэй. Үлдсэн 5 бүтээгдэхүүн $37 үнэтэй. 2 бүтээгдэхүүн юу байх вэ гэхээр зохины тос витаминтэй эссенц 2 $50 үнэтэй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн аншаа $142,000 төгрөг. Бусад бүтээгдэхүүнүүд $105,000 үнэтэй. За тэгээд 6 бүтээгдэхүүн буюу одоо компани ямар промошн зарлаад байгаа юм гэхээр та 6 бүтээгдэхүүнээс 4-ийг худалдаад авахад эдгээр 4-ийг худалдаад авахад та $210,000 төгрөгийн 2 бүтээгдэхүүн буюу цэвэрлэгч цаасан маск 2-ыг үнэгүй авах ийм одоо промошныг энэ 10 дугаар сар зарлж байгаа. Өөрөөр хэлбэл $710,000 орчим төгрөгийн бүтээгдэхүүнийг та 6 бүтээгдэхүүн худалдаж авах байтал өнөөдөр $495,000 төгрөгөөр зургуулангийн авах ийм боломжийг бүрдүүлээд байгаа учраас энэ өнөөдрийн бидний мэдээлэл үнэхээр онцгой. Энэ дээр өнөөдөр шууд худалдаа явагдаж байгаа. Та ширхгээр нь сонирхож болно, төрхөж үзээд шууд багцаар нь худалдаж авах боломж байгаа. Сонирхож байгаа хүмүүс ээ нөө? Байгаа тийм байгаа штэ. Зөмөр одоо төрхөж үзэж байгаа алийг яаж авах вэ шийднэ. За ингээд ерөнхийдөө үнийг нь танилцуулчлаа зөмөрөө. За үнээсээ өмнө бид нар бас нэг хөргөөн жижигхэн өөрсдийгөө урамшуулах бас нэг арга хэмжээнд ирснийх яндаа үзээд хий гэдэг үүднээс бяцхан суглаа бэлдсэн байгаа. Их том юмдаа гол нь биш тийм үү? Гол нь яндаандаа байдаг тийм. За тийм штэ. За гэрлээгээ гараад ирэхийг хүсэж байна. За манай гэрлээ бол хөөрхөн жижигхэн төсөвтөө их хөөрхөн юмнууд авсан байгаа. Тэгээ гэрлээдээ дахин баярлаа. Манай энэ арга хэмжээнд бас их олон улсад гар бие оролцож байгаа. За арга хэмжээний дараа бас зөмөрөө жижигхэн цайлнаа. За энэ цайны асуудлыг манай үлцэн оюун жаргал 2 манаас хариуцж байгаа шүү. Энэхэд дашрын дэлгэхэд. За ингээ гэрлээ. Суглаа аваагүй хүмүүс байна уу? Хүн байна уу? Байна. За нэг суулж. Яа ямар гоё харагдаж байна. Цагаан өвхөстэй. Ахад би энэ тайзан дээрээс нэг зураг авмаар байна. Тийхүү. Нэг селфи хийчихвүү. Үнэхээр гоё яана. Гоё юм те дэлгээ. Ямар гоё юм бэ? Их гэрлийн селфитэй. Селфи чинь селфи. За гэлээ гэрлээ. Чин гоё. Чин гоё ягаахаа. За хоёр удаа суглаагаа таслаа явуулчих тий гэрлээ. За эхлээд хоёулаа манай гэрлээ маань бидэнд гарын тос хэрэгтэй байдаг штэ. Гарын тосны эзэн болох боломжтой. За энэ бол аюу хэрэгтэй гэсэн тий. Хүн болон бараг пүдрээ ингэж хүрхдэг штэ муудчаад байдаг тий. Энэ бас гэлгүүр явж авдгүй бид нар авдаг. Эндээс авах боломж байна. За энэ ч гэдэг нь хөмсөг зулгаач тий. За хөмсөг зулгаач. Энд тэнд явж байгаа хайчдаг бид нар тий бас. За энэ бас чухал. За хүн хэрэгтэй юу? Одоо гоо сайхны юмуд авна штэ. Хүн хэрэгтэй. За хамгийн супер суглааг хамгийн дараа нь явуулна. Нэг коллаген байгаа энэ доктор өгдөө. Коллаген гэдэг нь манай Монголд орж ирээгүй трансфер фактортай арсны хичээл. Бид нар арсны чийг авч байгаа бол одоо арсны хичээл юм байна ш. За энийг 2 дахь удаагийнхаа цуглаан дээр зэмөрөө. Тэгэхээр гэрлээ энэ тавыг эхлээд явуулчих. Энэ 6-га дараагийн тийхүү. За нэг гарын тос 2 За хинээр суглах вэ? За хамгийн залуу нь юм байна. 20-с доош насны хүн байна уу? За хинттэй. Мандалма хинттэй. 21 болчих. За яалтчгүй. За минь гараад ир. За хамгийн нялхаараа зөмөрөөс олох юм те. Хэн блэ мэдв? Охноо гэж тооцсон. Охноо. За өргөө охноодоо энэ ари мэндийг хүргэе. За ингээд 5 хүний ацтан болох гээд охноо бэлэн байгаа тийм наашаа энэ талаа гараад ирнэ. За охноо минь суулнаа. Суулаа авахгүй байхгүй те.
За ихэд юу өгөх юм бэ? За багаас нь юу авах вэ? Юу яа баган энэ үү? За эхний хацтай. За охин өөрийгөө суулж болно те. 20. За одоогоор тавьчих. Талаа. За энэ азтай шүү. За энэ та. За. Ахи азтай баярлалаа. За дараагийн. Ахад энэсүү. За энийг авчих. За. Өсч байгаа тий? 26. За манай амраа. За манай зарчим бахан дээ шүү. За баярлалаа. Үнэхээр азтай байна нэрээ. За одоо цөмөрөө хөмсөг зурлагч. Яа, стамер сонсож шүү. 13. Вау, үгүй. За, үзэгчтэй. За. Ямаатай шүү. За, чи хөмсөг зурлагч юу гэдэг? Хөмсөгийн чимгүүр гэдэг. Миний үед бол хөмсөг зурлагч гэж. За, очтараа хөмсөгийн чимгүүр юм байна. 17. Ай, манай шүү. За, баярлалаа. Ямаатай шүү. За, Каринтос. За, хамгийн Каринтос. 22. Харин. Махбен. 4. За, энэ нас нэг дайч уул хүүхдүүдээ гаргаж хардаг. За, манай гişүү байгаа долоомоо баярлалаа. Ямаатай шүү. За, баярлалаа. Охиноо баярлалаа. За, дараагийн удаа охиноо ахиад гарч ирнэ. Сүүлд нь. За, окей. За, одоо ингээд тайцнаа зөвөрөө хамгийн чухал юм маань бид нар төрхөж үцэх байгаа тийм үү? Төрхөж үзэх учраас орилыгээ туслаад энэ саналуудыг ингээд тавьчихъя гэж үсгэн. За, одоо ингээд төрхөлтийн энэ шоу хамгийн чухал. Тэгээд хамгийн онцгой бас манай багийн манай бас мейкапчин эмэгтэй байгаа. Яг олон мэрэгчтэй эмэгтэйтэй тэгээд хамгийн сонирхдаг бүр дуурлаж хоббиддаг энэ мэрэгчл нь болохоор мейкап байгаа. Тэгээд мейкапаараа бас амжилттай. Тэгээд хамгийн чухал юм юу ахвар өөр аквагаа төрчихсэн учраас яг энэ акваг яг яаж төрхөд яах ёстой, яах хийх гэдгийг бид таниулахаар хүрэлцэн ирсэн. Мейкапчин Мандухагаа урьж байна. Хүүтэй амир шуурм уурахтай байсан тий. Яг тэрийг сөрж ирсэн та нартай маш их баярлалаа нэрээ. За. Энэ сансан ширхэд ороод ирсэн юм шиг. Шуурж ороод ирсэн. Шуурсараад энэ олон зансан ширхэд олцсон. За, нүрэндээ хэрэгж үзхийг хүсэж байгаа хүмүүс нэ. За, гараад ирэх юм шиг. За, угаасаа гараад ир. Тэр бол манай яг 6 жисэн болно. Төгөө. Тийм ээ. Тий. Үнэ адилхан. Зүгээр одоо харин үзтээ. Шоутай баяа. Цагаан шоунаас өөр шоу байвал адилхан зүгээр октод гоё түрхээ, маскын тавиад юм хийгээд өшөө үзэх юм байна уу? За, гараад ир. Энэ эмхтэй бас ариг хүсэт дэмдэхэд ингээд гараа ингээд бэрээс уу. Арчгал. Хагахгүй. Үзэлтэй. Тэнийг сод тавьчих жоо.
ийм амар хүсэл дэвлэг гарчуулна. Тийм мэдрэг гэдэг бол аюул чухал шүү. Үгүй өсөж ахирыг саналтай чинь муу нараас уу. Зүгээр нэг саналтай чинь. Зөвшөөрч суучихлаа. Ингээд дараа өрхөх юм шиг ингэ суугаад байгаа байхгүй. Намайг зав. Бити ягаар харамсараа хүмбэ хөшөө гарч болно. За онч дараа дундуур нь яваад гэх. Мандаа. Айгу олоолаа болцсон учраас хоёулаа яах вэ гэхлээр ингэдэхүү. Зарим 2 4 хүнд нь маск тавьж байгаа. 3-нд нь дөргөж үзээд маскныхын дараа үндсэн юм нэгээд давхар төвчүүл яах вэ? Басар. Болж ирэх юм. Модерн арилгаж Арилгах. Яг нөгөө нэг юм л дээ будаг нөгөө нүүр цэвэрлэх процесс ч өөрөө нэг хоёр шатлалтай байдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө манай бүтээгдэхүүний оноо нь өөрөө нөгөө эхлээд гээлэн одоо тасан бүтцтэй байж байгаа. Дараа нь угаахаар ингээд нөгөө хөөсөн бүтцтэй болдог гэх. Тэр нь ямар учиртай юм гэхэлэр солонгосын арчилгааны нөгөө 10 алхамдаас сонсчихсан уу? Тийм тэгэхээр ерөнхийдөө манай энэ бүтээгдэхүүн гэхэлэр тэр 10 алхмыг арай хэлбэршүүлээд 7 алхам яг өдөр тутмын алхам гэхэлэр 5 алхам. Тэгэхээр цэвэрлэгч маань өөрөө эхлээд нөгөө гээлэн одоо юм тосон бүтцтэй юм чинь бодгийн задлаа. Эхлээд ингээд гандаа авахтай нүүрээр ерөөхдөө үрээд ингээд бодгаа задлах юм шүү дээ. Тэрнийхээ дараа усаар ингээд уусгаад гэсэн. Ерөнхийдөө бусад арьс арчилгааны комод бусад одоо бүтээгдэхүүнүүд болохоор эхлээд тосон цэвэрлэгчээр бодгаа задлаад дараа нь хөөсөн цэвэрлэгчээр угаад гэдэг тийм хоёр шатлал байдаг байхгүй юу? Манай бүтээгдэхүүн болохоор тийм биш шууд нэг нь хоёрыг багтаасан юм учраас арай хүмүүс нөгөө хялбар ойлгомжтой дээрээс нь олон төрлийн юм ингээд толгойн нэргээд авахгүй амарчилсан байдалтай хийцэн гэсэн. За тэгэхээр эхлээд ерөнхийдөө яг уйдал шатлалаа яриад тэгээд энэ дээр байгаа нөгөө нэг step 1, step 2, step 3 гэдэг нэг байсан шүү дээ. Тэдний ерөнхийдөө тайлбарлаад шатлалтай юм нэг өгч идэв. Тэгээд шууд зэрэг. За. Тэгэхээр яаж явах вэ? Энэ юуг ширэг уншлах уу? Мандаа. Хэцүү юм уу? Хүмүүс яах гэж байна? Эсвэл энэ октоудаа тайз дээр суулгач уу? Тэгээд за тэгээд тайз руу. Өөрсөндөө тухтаа байцаагаар санаа зовлохгүй манайхаа. Угаасаа санаа зовлон байхгүй. Маш хас суучихгүй. Тийш хас сууч зүгээр багтан тайзан дээр. Тэр трохи хэлсэн юм. Реферал болчихсон. Спонсор таа ингэ Гэрлээ тусдаг шүү дээ. Гэрлээ тусдаг. Дэлхээ тусдаг. яг наад нөгөө салхины ямар ч тийм уул авчдаг. Тэгээд доктор байгаа юм байна. Ер нь нойтон салфеткаар тэр нөгөө нойтон салфеткаар ингээ арчиж цэвэрлжээ. Тэгээ хөөсрөө яам илүү цэвэрлэж гин үү? Яг хүмүүсийн өөрсдийн дурын асуудал л байгаас яг тэр эхлээд нөгөө тод боднуудаа уулын бодогч юм уу те ингээд нүдний бүрийн тод контра ажиллаж болно. Яг арьсан дээр болохоор энэгээр ингэ сайн шатлаараа ингэ явж байгаа. Эхлээд бодгаа задлаа. За. Тэгээд дараа нь хөөсрөө байгаа. Хүмүүс болохоор шууд нөгөө бодготой нүрээ шууд самдаа гоогаад шүү дээ. Тэрхүү. Эхлээд бодгаа задлаа гэсэн. Ааха. Зөв. Баярлалаа. За тэгээд ямар ч хэсэг зур ингээд жоохон үрээ бодгаа задлаад ингээд хэмжээ хаа. Нэг памп ер нь явахд бол гайгүй ах гэж бодож байна. Тэгээ ер нь манайхан бас нэг юм сайн яагаад заа. Одоо гоо сайхны бүтээгдэхүүнээ ингээд хэрэгжилж байхдаа хэрэгцээ хэмжээнээсээ ихийг битгий гэж хэрэглэв. Одоо нэг ганц памп ч юм уу те хэрэгжилж үзэж байгаа жоохон дутуу санаатай дахиад нэмээд ч юм. Тэгэхгүй ингээд нэг олон ингээд шахаж гаргах ингээд нөгөө амар ингэнгүүтээ ихтерхийн ингээд бүтээгдэхүүн дэмий ингээд дүрээд идэх байхгүй юу? Тэр тал дээр бас ингээд сайн анхаарад яг өөрийнхөө нүүрнийхээ одоо юу хэмжээгөөр мэдэрч агаад ингээд яг задлаад болж юм гэж. Тэгээ одоо ингээд яг гоё ерөөдөө бүх нүрээ ингээд ерөөдөө ингээд бодгаа задлаж. Одоо орой болсон юм. Зөөл ингээд зөөл ширүү нүрэндээ ерөөсөө бити хурж байгаа заяа. Ерөөсөө ширүү ингээд таталтуулж ингэж нүрээ бити ингэж арьсаа ингэж аяга хөдлөж. Ерөөдөө зөөл хурууны өндөгнийхөө зөөл хурж байгаа юм бэ. Тэгэхээр усгүй эхлээд игэн те мандаа задлаж байгаа.
Нөгөө нэг түрүүний манай тайлбар дээр байсан шүү дээ. Байсан тий. Угаасаа хоёр дараалалтай бүтээгдэхүүн яагаад тосон бүтэцтэй байжгаад тэгээ хөөсөн бүтэцтэй болдог. Тэгэхээр одоо бүгдээрээ ингэж бодгаа задлсныхаа дараа усаар мачна гэсэн. Эхнээсээ яг ингээ задлсан бол ингээ нэтрэж байгаа сте. Ингээ нэг арай нэг бүтцэн өөр болоод ирж байгаа. Тэнгүүт нь бүгдээрээ нэг нэгээр яваад угачаад ирэх. Одоо бол тосон бүтц чи явж байна. Тийм одоо бол бодгаа задлж байгаа. Ерөнхийдөө За явж угаана гэсэн. сайн бодгасан задлаа эхлэв. Тэгэхээр одоо угаахтаа жохоо усаар ингэж жагаад бас ингэж хөөсрөж байгаа юм тий. Тийм одоо бол хөөсрөлөө. Гоё ингээ усаа жаахан гарандаа хүргээд октод ингээ хөөсрөлээ. За. Шавар бас мөрөө тий. За ерөнхийдөө ингээд эхний алхам хөөсрөн гэсэн үг. Сайн ингээд утас хандаад энэ хооронд за манай яг орж Угаасны дараа мандаа юугаар ингэж яах вэ? Альчуураар салфетээр арчих уу одоо? үгүй. Зүр гартах. Манайхаа яг За үнээр шууд би бол өстө шууд ингэдэм байна. Ингээл шууд найтан салфеткаар ингэж юу арчичаад тэгээд энээсээ ингээд тусаан гутаа ингэж задлахгүй юм байна. Би жоо устаа хойжоод ингээд хөөсрүүлчих байхгүй шууд. Би ихлэх зүгтэг зүүн. Тэгтэг манайхаа. Тэгэхээр өлөөрөө зүгтэг. Салфеткаар ингээд дараа Ааха. За багт ирсэн хүмүүс яг л мандаа одоо өөрөөс салфеткаар арчиж байгаа. одоо ингэдэм. Нүрээс хангаараа болчоод бид нэр альчуураар арчдаг. Тэр бол маш буруу шүү. Яг л альчуурн дээр бидний мэдхгүй нүдэнд хаагддаг маш их бактери байдаг. Яг л 0 байдаг учраас. 0 бас өөрөө ингээд батлагтаа эргэн тойронд диаметр амар бохирд засаж байгаа юм лээ. Тэрийг бид нар мэдхгүй нүүр гарны альчуур, биений альчуур гэж ойр хавцаа байгаа нүүрэнд хүрэх болцгооч юм. Тэр бактериуд минь өөрөө очиж байгаа учраас нүүрээ ингээ угаачаад хизээч үтэй альчуураар арчиж байгаа. Энэ бол амар чухал шүү. Тэгэхээр одоо ингээ air dry гэдэг нь яг нэг солонгосчууд нэг жижиг сис арчиж байгаа юм. Тэр нь одоо нутах юм байна. Өөрөө ингээ хатаа. Нүрийг одоо аюугаа цэвэрхэн ингээд яг одоо бол баг ийсэн. Тийм ээ. Тийм. Тэр чинь тэр нөгөө юмаа шингээж байгаа, нүрээ хатааж байгаа байдал тэр байна. Оо яа. Арчгүй болохоор яг уурашгүй. Зүгээр. Одоо ингээ нүүр чинь одоо яг гоё ингээ яг нэг дундаж байдалд орж байгаа шүү дээ. Яг нэг хатаагүй ч хатсан ч шиг чихтэй уягаа шүү дээ. Яг энэ үе дээрээ мистэй цацсан. Бүрэн хатаахгүй байх нь шүү дээ. Бүрэн хатаахгүй шүү. Угаачаад Бүрэн тийм байна. хатаахгүй. Яг тийм хатахаас өмнө За октоуда. За гүгэд ирээр хатчихоо. ингээд гоё мистэй цацсан байна. За одоо ингээд түр ингээд ингээд нүүр нь одоо яг нэг хаяг хатж байгаа юм шиг дундаж нэг юм чирэлтэй байдаг шүү дээ. Тэр үедээ яг мистэй цацсан шүү. Тэр одныхаа. за энд хатчих. татчихсан. Ийшээгээ цацсан юм байна. За одоо хоёр дахь степ буюу чигшүүлэгчээ ирэх. Хоёр дахь степ буюу чийгшүүлэгч. За энэ мэн өөрөө яадаг вэ гэхлээр дөрөв үйлчлэгтэй. За мистер цацаж болно. Хөвөн шингээгээ тооник шиг арчиж болно. Будгийн өмнө праймер шиг арчиж болно. Праймер амар чухал байдаг будгийн өмнө. Яг бол суур кремийг ингээд амар гоё ингээд одоо яг нүүрэнд нэг шингэцтэй гэж ярьдэн шүү дээ. Миний бодог ерөөсөө нүүрэнд шингэхгүй гэж яриад байдаг. Праймер дутсан. Тэгэхээр энийг праймер ашиглаж болно. Бас өдрийн туршид ингээд нүүр хойр ашигладаг шүү дээ. Тэгэхээр мист шиг ашиглаж болно. Тэгэхээр нэг ашиглаж болно. Праймер хэрэглэхгүйгээр наа тийм ашиглаж болно. Гэтэ нөгөө нэг биолоор яа нэг цацчаад сенс гэж болчихсон. Арай илүү жоохон хятад чийшэл өгцөлтэй. Зарим хүмүүс нэг гитаж авах дургуушин гэж жоохон юм мат явах хэрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэр дээр явах шүү. За ер нь энэ аква бүтээгдэхүүн маань яагаад ер нь аква усан суурьтай байдаг гэхлээр ер нь солонгосчууд болсон тийм. Одоо ингээд нүүр нь одоо яг нэг дундаж агаад нэг гоё нэг чихтэй юм шиг ингээд хатаад нэг гоё болж байгаа. Яг энийгээ гэхдээ энэ степ болохоор жоохон юм шингээс за дараа чи юм бүтээх болсон л ийшээ цэцэн. Эсвэл та арсан. за
Угаас нь өмнө энэ хоёр энэ тоника цэцэг юм байна. Нүрэ бүр тийм хуурай суулгаж байгаа Ер нь угаачаад би бол арчдаг юм байна л да. Гэхдээ би ачуураар арчихгүй салфетаар арчдаг байхгүй хуурай. Тэр бас буруу байна тий. Түр ингээл өөрөөр нь air dry таваад яг нэг тийм байна. яг нэг хатах гад нэг дүнгийн чихтэй үед тэгэхээр нөгөө нэг угаасаа нөгөө тэр юу нэг чихлийн хамт ингэ сайжруулаад цааш нь болж байгаа. Тэрхийн нүрээ татардуулаад дээр нь ингээ юм яхад нүр чинь дараа чинь бүтээгдэхүүнийг хүлээж авдаг байна. Тэр бас яг нэг тэгээд анхаарал тавьж байгаа зэ. Тийм байна тий. За нүрээ бити арчирыг нэг хатаагаад air dry гэдэг. Ингээс арчаах үед бид нар чи амар яарав тий. Гэсмэс угаагаар гэсмэс юм аа. Ер нь нүүр арьс арчлаган дээр ер нь жоохон цаг гаргахыг бодож байгаа юм. Тийм байна. Өглөөний арчлага, оройн арчлага хоёр бас нэг ондоо байдаг тий. Тэрийг бас тус тусдан жоохон яриад өгч. Яа нөгөө нэг алхмуудын талаар ярих гэхээр Солонгосын арьс арчлагын 10 алхам Хатчих нь. Одоо яг хатаас нь өмнө Мэдэнэ. мэдэнэ. сайн ингэ нүүрлэг сайн хатар нүүрлэг. За би эхнээс нь мандаа мэдрэмжийг асууж явах уу? Яг угаасны дараа ямар байв болох уу мандаа? За яг ингээд одоо энэ нөгөө хөөсөн тусан сортой хөөсөр угаахад юу мэдрэгдөө? Тэгээд энэ тоника цацхад юу мэдрэгдөө? Ерөнхийдөө нөгөө энгийн угаагч нар чинь угаасны дараа нүр таталдаг шүү дээ. Сая үл тийм юм болсон. Яа одоо бол ерөнхийдөө яг ингээд нөгөө усна хатаад ирэхээр шууд таталдаг ах юм байна шүү дээ. Одоо тийм мэдрэмж авахгүй. Ер нь бол яг тос төрөгцсөн юм шиг. Чиг ихтэй юм гэсэн үг тийм. Будгаан задлаа гэсэн шүү дээ. Тэгээ яг нөгөө анхны юм дээр нөгөө будгаан задлаад яаж хаа жирс гэдэг тийм юу гэдэг шүү дээ. Эсвэл миний яаж байгаа юм зөв юм. Нөгөө сайн бүгд яваад алхаад ирсэн чинь. Тийм ер нь нэг ч гэсэн хорсоод тийм бүгд юу хорсоо. Тэр цацаад байсан. Тэгээд одоо нэг тухай яаж юм. Сая тэгээд сүүл нөгөө юу цацаж чинь цаахаа болчихсон. Тэгээд шууд ингээд юу аваад юм шиг тийм. Чи юу болж байгаа. Одоо энэ чинь хоёр тал. Одоо эндээс нөгөө эснээс тэгээд одоо энэ хоёр талмаа бас ингэ ихтгэв байгаа шүү. Ингээд яг нэг гоё чиглэлээ өгөөд нэг ч шингээд авцсан шиг мэдрэмж төрж байгаа шүү. Тэр үе дээрээ урт алхам буюу витамин эссенс төрөх. Энийг бол оройч төрөх болноос өглөө төрөх болно. Би бол нэмэлтээр элсээс жоохон төрөхчтэй. Яг л нэг жоохон хуурай ашиглаад тэгээд. За витаминтэй эссенц бол аква цуврал амин сүнс гэж ярьдаг тийм. Амин сүнс үнэт цөөрөн гэж ярьдаг. Тэр чигээрээ витаминууд, супер оксидантууд маш олон төрлийн байдаг. Хижээл шууд өгдөг гэж ярьдаг. За үнэхээр гоё бүтээгдэхүүн байгаа. Ингээд юуны хайрсан дээр ингээд сараагаа туршоод за хүн дээр юу? Энэ витаминтэй эссенцийг бас хүн дээр төрж болно тийм. Зөвхөн тосны оронд уу? Зөвхөн тосны доор гэсэн. Доор нь Ер нь бол эссенс ч угаасаа Витамин өгч тийм. Витаминтай учраас өөрөө нөгөө нүрэн дугассан эрс тийжээс бодисыг өгч байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Тэр нь бол хөнгөн бүтцтэй. хөнгөн бүтэцтэй болохоор бас байж болно тийм. Ерөнхийдөө зөвхөн дээр хөтгөө байхгүй. Тэгэхээр энийг Би бол төрчихсөн. Тэгэхээр хөнгөн учраас болж байгаа тийм. Бидний өөрөө аяа шиг. Тийм аа одоо ингээ гоё. За юу мэдээ эссенс ингээ төрчих чинь нүрэнд аяа зөөл ингээ Товшиж маань шиг гоё тэгээд одоо эссенсээ төрснийхаа дараа ингээд зэн хөнгөө масаажтай нүрэн гоё ингээ шигэж.
хөнгөн бас нэг төвчдөр юм чинь өөрөө нүүрэнд аюул бас өртөө өртөө нэг дээш нь бас ингээд төвчдөр авлээ. Өөртөө нэг дугаар сахны өвчлээ гэдэг байхгүй. Зөв маш хурдан шингэж гэж байна. Маш хурдан шингэж. Одоо манайх ч удирдлын чанартай ер нь манай монголчууд амар хуурай арьстай, хуурай эмзэг, тэнгуүтэй Т зооны 90 батгшилтай. Ер нь дийлэн юм тийм байдаг. Би өөрөө бас тэр амар зовсон хүчгүй суугаад байна. Аха. Тэгэхээр манай акамэн өөрөө ийм усан суурь бүтээцтэй, тосон бүтээцтэй биш. Хүмүүс нэг бодохоор миний арьс хуурайшаад энэ тоцол төрөвчүүл болоо гэж андуураад байдаг байхгүй. Тос ч өөрөө нөхөд таглаад тэрэн батгшил үүсгээд тэгээд ингээд ерөөсөө нэг л нэг энүүгээрээ хуурай, хацраараа хуурай, тэмүүтэ энүүгээрээ нэг тослоо яагаад байдаг шүү дээ. Тэр чинь бид нэр өөрөө нэг буруу бүтээцтэй бүтээгдэхүүн хэлээд байгаа байхгүй. Тосон бүтээцтэй бүтээгдэхүүн ерөөсөө бидний арьс тохирдгүй юм билээ. Хичнээн хуурай ч гэсэн гол нь чигш гэж яриад байдаг шүү дээ. Тийм шүү дээ. За. За. Гоё ярмаар байна уу? Гоё эцдэг. Анаар ярих уу? Ямар яа одоо урж халахмаа хийсэн учраас шингээд тэгээд дараагийн төлөвөөс сэтгэл сэтгэл тийм бүх юм хэлээд байна. За. Одоо ингээд дүрс халах буюу гэж байна. Гар би бас нүрээс бас жоохон ашигтай байсан ч юм ерөөсөө. Тэг ус түрхэл бүр ингээд цангацсан байсан байна. За үнэхээр сэрэл мэдрэмж хамгийн дээд зэгтээ тэ арьс үнэхээр мэдэрч байна. Сайн шингэж байна. арьстай байсан. Дараагийнхаа төрөх гээд ингээ хүлээгээд байгаа маань арьс одоо хүлээлтийн байдал биш шүү тий. Илүү маск тавьсан зүгээр чиш шүү. Уул нь тэр шавраараа гуйжулчихдаг байж тээ илүү. Тий, гуйжулчихдаг юм гоё. Гас нэг гуйжулдаг үгүй. Сэлэт хүрсэн мэт ингээ гуйжулчих болох юм. Гуйжуулагч шиг дахиад авах маа. угасны дараа тавьдээ шууд. Тийм. Гуйжуулагч угасны дараа шууд авчихсан дараа шууд ингээ. Тэгээд ялангуяа юу явуулдаг гэж яхаа юм нөгөө юу арьстай өмсөн шүү дээ хүчтэй хэстэй ч юм уу нэг тийм арьсанд шууд гуйжуулагч тавьчихдаг. Одоо шууд угаагаад дахиад гуйжуулагч тавьчих. Тийм. Яг ихлээд одоо нөгөө нэг яач гуйжуулагч тавих маск тавих юм хэдүүлээ яачдаг. Тэгээд одоо миний ярьж байгаа болохоор саяны бол яг өдөр тутмын арьс таны гурт талах юм байна. Одоо дөрв талах нь болохоор зохины тас. Тэгээд тав талах нь чийшүүлэгч тас. Яагаад ийм олон юм ингээд одоо аягүй болцсон юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгээ нөр ингээд чиг хангалттай болчтой бараг тэр хоёр хэрэг байна үгүй юу гэж нэсмэс болдсон шүү дээ. Биш тэгж болохгүй. Яг оройд яг энэ дараалтаа явах нь хамгийн сүүлд тосоо нүүрэндээ түрхдэг нь саяны авсан бүх чигштэй шөнийн тус турш лок хийж өгдөг. Одоо ингээд хадгалж чинь төгсөж байгаа гэсэн үг. Тэгэхээр өглөө ингээд яг арьс амар гоё чигштэй амраад босч ирдэхгүй. Тэр алхмуудаа ингээд алхасчаар одоо энэ асан гоё чигшил чинь шүн ингээ ууршаа алгуулчихдаг. Тэгээ манайхан нөгөө нэг ингээд ерөөсөө тэр алхмуудын заа гай болох юм гэдэг тэгж үрсэн. Тэгэхээр энэ 5 алхмыг болохоор өдөр тутмын арчилгаандаа хийж болно гэсэн. Тэгэхээр манайхан уучлаарай ингэж байгаа шүү дээ. Би энийг л авчи тэгээд витаминтэй эссенц хоёрыг л авчи. Яг тэгээд байхгүй. Энэ тэгэхээр буруу ах нь тий? Буруу. Хамгийн буруу. Аюу буруу. Яг л арьсаа хоёрын оронд бараг гэмтээч шахуу юм болчих гээд байгаа байхгүй. Яг л тоник эссенц, тоник одоо нэг юу мист одоо тэр шингэн арьсыг тэмцэржүүлж өгдөг. Арьсыг ингээд нөгөө дараачийн бүтээгдэхүүн ингээд дүрхэгт нь бэлдэж өгдөг. Арьсын нөгөө чийгшил одоо тос чийгшлийн хэмжээг ингэж барьж одоо янзал тэнцэржүүлж яадаг ингэж янзалж өгдөг гэсэн юм байна. Тэгэхээр энэ алхмууд маш чухал. Алхмуудаа ерөөсөө ингэж скип хийж болохгүй. За тэгэхээр энэ бол сая ярьсан дээ. Энэ бол өдөр тутмын 5 алхам арчилгаа. Төрөний хийснээр нэмэлтээр одоо нөгөө нэг шийт маск тэгээ нөгөө шавар маск байна шүү дээ. Шавар маск маань өөрөө болохоор эхлээд ингээд түрхэд ерөөхдөө ингээд хэдэн минут байлгахтай дээ. 15 минут байлгаад усаар ингээд скраб гэдэг байна. Эхний үйлчлэг нь болохоор нөхцөл багасгаад өнгө сэргээгээд тэгээд угаахаар нэг арьс хийх юм гэж байна. Тэгэхээр нэгтэнийг юм маш сайн анхаарай. Арьсаа гуйжуулж авах үедээ буцаад чийгшил ялангуяа усан чийгээ маш сайн өгч байгаа. Арьсаа нөгөө гуйжуулчаа нөгөө нэг давхар арьс нь буулгарчдаг учраас зүгээр тос түрхээд ч юм уу тэгвэл аль болох жоохон чийгшилтэй маск ч юм уу түрхээд эсвэл жоохон өвчтэй гуйжуулагч хэрэгжиж байгаа үед бол бүр сайн чийгшүүлэх хэрэгтэй юм л шүү. Тэрнээс бид нар алдаад гуйжуулсныхаа дараа угаагаал унтчихдаг. Маргааш нь таталтаар тий тэгжүүлэхгүй чийгшил усан чийгшлээ маш сайн өгч байгаа. Тэгэхээр уучлаарай. Гуйжуулагчаа хэрэгжилчээ
Тэгээд 15 минут болсны дараа ахиад энэ алхмуудаа ихнээс нь хийв. Ахиад хийнэ гэсэн. Болно. Уужуулагч яг хэлж байна. Уужуулагчтай гэхдээ яагаад гарын дээр аваад жоохон усаар Хэлээ жоохон чиглээ. Гэрлээ. за шаврын гуйжуулагч хэрэглэхийг гэж байгаа юм уу? Би заагаад өгье. За шаврын гуйжуулагч хэрэглэж хүсэж байгаа юм байна. За одоо гүн цэвэрлэе гэсэн үг шүү дээ. Жоохон усаар ингээд яаж байгаа. За Нико энэ үнтэй ингээ хоёр хүн шаврын гуйжуулагч. Зөөлөө. Нүүрэндээ ингээд бүсгүйсэн түлхээд тэгээд 15 байна. За бүсэд маань болохоор одоо За цаасан маск имлээ цаасан маск чи одоо юуны өмнө тавьдаг үлээ? Эсэсний өмнө дээ. Тонико тавиал цааш шууд тавьдаг шүү дээ тий. тэгээд бол юм. Тий. Гэхдээ тийм асуудал байна. Одоо тавьж болно үстэй. За Цаасан маска түрхээд хүмүүс аваад унтчихдээ штэ. Тий. Болцсон гээд бас тийхгүй. Цаасан маска түрхсэн ч гэсэн тосоо түрхэн заавал. Яг бол одоо тэр цаасан маскийнхаа бүр тэр их гоё чи гэсэн даа шингэмэрэн штэ. Тэр хүмүүс ингээд юу яриад байгаа бэ? Тэгэхээр чи нэг гялтааш нэлцсэн юм болох гээд байдаг. Энд ерөөсөө тийм мэдрэмж төрдөг. Ерөөсөө тийм нэг юм туссан юм мэдрэмж ерөөсөө төрдөг учраас асуудал. За цаасан маск түрхэх юм байна. За бүгдээрээ. За манай чи цаасан маск тийм бэ. Ямар ч гэсэн 3 хүнд тавья тий. 3 хүндээ тавья. Энэ цаасан маск минь өөрөө дотроо амар ихсэнстэй. Тэгэхээр нэг маскыг одоо ингээд нэг өдөр тавиад хаяхад дотор нь ингээд ихсэнсэн байдаг учраас амар хайрын баг 3 удаа түрхчихдэг учраас би өөрөө нөгөө нэг удаагийн маск үүдэн штэ. Тийм нэг удаагийн маск авчираад дотор нь ингээд хийгээд энд бол 3 маск байгаа. Заяа. Тэгэхээр хин юм байгаа гэсэн үг 5 байгаа тийм. Яха 2 маск тавих уу? 2 маск зарлаад 6 хонд тавих л юм. За юу ч гэсэн 3-ыг яаж тавьж идэхгүй 3 хүндээ 3-ыг тавиад өлцсөн улсууд болохоор шавар маск тавьж үзэж болж шүү дээ. Шавар маск. Шавар маск нь илүү гоё шүү дээ. Тийм надад бол шавар маск гүн цэвэрлэгээ хийх шаардлага байгаад идэг гэж бодоод байна. Шавар маск. Тийхүү. Тийг за энэ хин логод нэг юу яаж логоны шавар маскыг тавьж үзчихсэн. Тэгээд цаасангийн тавих юмсан гэдээ яриад байсан тийм. Хэрэгжилж үзчихсэн. Танаа та цаасан маск гэж тэгсэн. Тэгээд нүү татвар чинь юу гэсэн маш дейсэн. Тэр эсэнс одоо маска тавьчих. Тэгээд дээр нь тэр томч шиг хоёр аа. Тэр үнтэй. Тэр цаатны охин ингээд тэгээд танаа цаасан маск гэж тавьж үзье гэсэн. Энэ хүний сонхоны ямар вэ? Маск. Мөн цэвэрлэгч юм. Тосон цэвэрлэгч юм. Нэр энэ манай энэ бүтээгдэхүүнийг ирчүүд бас тавьж богино болдгийг. Ирчүүдийн нүүр царай бол гэрэлтээд гялтганаад хачгаа явуулдаг. Тэгээ манай патинд орцсон ирчүүд бас аюух мэдрэмжээ хэлсэн байгаа. Манай оргил нэг бүтээгдэхүүн угаагаад ориглоо. Бүтээгдэхүүн цэвэрлээд угаагаад шүршүүлээд тавьж үзгөө. За тэгэлдээ. Хөрхи ганц эрэгтэй үе юу мэдрэхийг бас зүгээр хамтдаа үзэгдэхөө. Ориглоо. Энэ шаурмас. Арилын нүүр хэрэг нүүр хүчтэй байдгүй. Арьсан. Анзааргүй те. Чи шаурмас тавиад гүн цэвэрлэгээ хиймээр байна уу? За хайлын мандаг ирлээ баяр. Ер нь ирчүүд зүгээр л 5 алхмаа явхад гоё болчихно дөө. Бараг те. Мандаа. Арилт шаурмас тавих уу?
За зүгээр нөгөө алтмуудаа хийгээд үзсэн. Угаагаад мэдрээд үз. Энэ бас эрэгтэй юм бас их мэдрэмж авах юм. Ингүүрээ тавьчих шилээ. Хаац зэрэггүй дээ. Шууд оюун хэрэггүй юу? Ингүүр байна шүү дээ тийм. За нэрээ. Чи энэ араа ирчихэж. Би ч юм гарна чинь байдаг. Ирчихэж. Нүрээ болоо. Тийм өстой газар. Гэхдээ эхлээд сая сонссон биз дээ. Тэгээд нэг шууд ингэж дүрхэж ингэж юм байхгүй. За цагаа маскныхаа цагийг маскны цагаа шүү дээ тийм. Өдөл олныг удаагаад явах юм бас амар тийм. Тэгээд маска хардаа яа. Минут хэтрүүлээ хүмүүс тавьж байлгаад байдаг шүү дээ. Ингээд даад гарч байгаа дундчлан ингээд байлгаад хийж болно. Маска яг ингээд чигшлээ авлаа. Маск ч жоохон буударч хэлээд ерөөдөө ингээд минутандаа л байж ирэх юм болчихж байгаа. Тэгвэл нөгөө хитрхийн удаач буцаа нөгөө чигээ буцаад татаад байдаг. за шавар маск 350 яцсан мэ тэ тэр хүлцэн байна. За наашаа ишигээ суух. Наашаас. Би ч гэсэн наашаа суучвал хайрсан. Энэ дээрээ сууч. Энэ дээр сууч зүгээр. Энд жижиг юм дотроо юм эсний ширхтэй юм шиг байгаа. Тийм тэр чинь нөгөө би эс гэж боддог байсан байхгүй. Тэгсэн энэ самрын ясны хальс тэгээд абрикос жимсний өөрийнх нь нутаг ийм ясыг нутгалсан байгаа байхгүй. Ийм ямар юм скраб хийдэг юм. Тэр одоо ямар учиртай яг тийм жимсний үр мөрөрдөг тийм би бас сайн мэдэхгүй байна л да. Надад бол ингээд нөгөө элсээр скраб гэдгийг нь мэддэг байсан. Тэгээд энэ арай онцгой үйлчлэг таах тийм үү? Тэр нөгөө абрикосны ясыг ингээд нутгалахаар зэрэг өөрөө тэр нөгөө арсны өөрийнх нь өнгийг сэргээх тэр коллагеныг элсийн энтрийг нийлүүлж өгдөг тэр уургууд ялгартын гинэ. Би тэрийг хэлхээ марцсан байна. Тэгэхээр тэр чинь нөгөө тийм нутаг бодцоогоо холилдоод нөгөө ферментжүүлсэн гэдээсэн шүү. Тэр ферментүүдэд нэгтгэрээ тийм ээ. Тийм болохоор тэр чухал найрлага орсон. Би хэлхээ марцсан байна. Өөрөөр хэлбэл абрикос жимсний яс чинь өөрөө арсны коллагеныг нийлүүлэх тийм нөлөө үзүүлдэг, төлөвлөж үзүүлдэг ийм найрлагатай байд юм. Тийм учраас тэрийг дэж нутгаар оруулж скраб маягаар хийсэн. Тэгэхээр нэмэгдээд байгаа тэр ферментжүүлсэн, эсэгсэн гэл одоо тэр сарнаа ус моснууд чинь бүгд өөрсдөө нэг харилцан уралд орохдоо цаана байгаа өөрийнх нь арсны ялангуяа нүүрний арсны гол чухал коллаген, эластин, тэр гиалурны хүчлэлийг ялгаруулахад төлөв зөвдөг учраас цөм одоо юу гэдэг аюу чухал найрлага гарч байгаа байхгүй. Тэр тэгдэм байлаа шүү. Тэрийг одоо нэмж хэлье гэж байна. Баярлалаа. Тэгэхээр бас тэр нөгөө найрлагын ингэж аюу сайн тохироо хийн гэдэг маань бас яг энэ эхний бүтээгдэхүүн үнэн өөрөө явж идэг. Тэгээ зарим магадгүй энэ чинь 30 хэдэн доллар яс үтэй гэж асууж иж магадгүй. Абрикос жимсний яста тийм одоо юм скраб хийчихээр шавар масктай тийм одоо гоо сайхны байт юм болов. Манайха сонсч ирсэн. За байх байхаа тийм ер нь байхгүй. Найрлагууд нь үнэхээр сайн найрлагатай учраас. За оваач баярлалаа. За энэ цаач. Нахаа энэ түр ингээд air dry гэсэн. air dry хийхийг өрөнд эрхэмлэж байгаарэ манайхаа. Тэгээд спонсор нөгөө нэг манай бүтээгдэхүүн чинь нөгөө нэг vegan, paraben free тэгээд түрүү хэлсэн шүү дээ манай дэлгээгч. Тэгэхээр ер нь бол арьсыг юм эмзэгшүүлэх. Тэгээд бид нарт одоо нөгөө нэг асуудал байдаг шүү дээ. Шинэ бүтээгдэхүүн туршихгүйгт одоо ингээл яагаад таахгүй бол тэгээд яавал би ч өөрөө арьстай юм тийм ингээл аюух нөгөө нэг асуудлууд байдаг шүү дээ. Ингээд тестер хийж үзэх хэрэгтэй ингээд шаардлага гараад байдаг. Манай ако бүтээгдэхүүн гэхлээр ерөөсөө тийм юу харшлах зүйл ерөөсөө байдгүй. Би өөрөө хуурай амар эмзэг арьстай. Тэгээ би ингээд өөрөө ингээд хэрэглэж байхад миний тэр эмзэгшлийг харимж бүр ингээд дараад байдаг. Бусад би болсон хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүн байхгүй. Америк, Солонгос, Япон, Хятад, Монгол за мэдгүй бүр төрөл өрөө хэрэглэж үзсэн. Тэгэл яг ингээд таарахгүй болоод ирэнгүүт шууд улаагаал, арцаагаал, харшлаад ингээд хамрны нэг хуур ашаал амар хэцүү байдаг. Ер нь бүтээгдэхүүн өөрөндөө тааруулах аюул хэцүү байдаг.
Тэгээд би энэ бүтээгдэхүүнээ хэрэглээд миний арьс амар тайвширсан. Айгүй нөгөө нэг юм будаг хүлээж авах. Өөр бусад одоо бүтээгдэхүүн ч гэсэн хүлээж авахд ингээд өөр мэн айгүй бэлтгэлээд ирсэн юм яа. Би бол амар удаа хэлээгүй л дээ. Гэхдээ хэрэгжижсэн хугацаанд бол урдсан бол амар өндөр байсан. Үнэхээр үлдэлтэй. Одоо би бол бүр авахад дууралдаг. Баян төрхдөг. Одоо энэ промошн болж байгаа юм чи аавна гэж бодож байна. Өнөөдөр авнаа, таад дууралтад авнаа. Хэрэглэн шүү дээ. Эрэгтэй хүн хэрэглэн. Тэр тусмаа эрэгтэйчүүд маань ч гэсэн бас арьсаа явна. Гэрлээ. Залуугаас асан хамгаалж гарч ирээд нь оргил юуг ингээд степүүдийн хэрэглээд өгч. Одоо болж байгаа шиг. За. Ерөнхийдөө одоо маск маань өөрөө шингээд минут нь ингээд төхөөд манай хоёр бол ер нь баг төгссөн л энэ. Манай гур болохоор ерөнхийдөө хатаад бүр нэг татлахаас нь өмнө угаагаад ингээд угаахтаа Болоогүй. Угаахтаа ингээд усаараа жоохон өөрсгий. Гэтэ ерөөсөө ер нь бол нүүрэндээ айлгах ширүүн битгий хүрээрээ заа. Айлгах нүүрэндээ зөөлөн ингэж хүрч хаттай ингэж татаж мартаж ерөөсөө битгий ингэж үсээ яаж юм заа. Энэ солонгос эмэгтэйчүүд ингээд альчуура ингэж бадж байгаад альчуураар ингэж идэх чинь тэр ямар ч тийм. Ямар? Бас нөгөө шаткаар үрдэг. Тэр чинь гуйжуулж байгаа үеэ юм шүү. Үгүй тэр чинь альчуур биш. Тэр чинь нөгөө нэг юу байхгүй нөхцөл цэвэрлдэг. Одоо маш их хар батгахтай ч юм уу энүүгээр их батг гартаа нөхцөлт ихтэй нөхцөлт нь их бохирдолтой хүмүүс яг тийм жижигхэн ийм нэг юм эрзэнэн ийм угаагч байдаг байхгүй. Би ялангуяа энүүгээр юм угаадаг нөгөө нэг урчгар юм байдаг. Би угаадаг сэтгэн зөөлөн. За. Тэр юмараас угаадаг. Тэрийг яг юм болоо гэж бас үзье. Тий, яг бүр тийч ярих юм бол бүр хүмүүс ч өөрсдөө бие үрдэг нэг гараа хийждэг нэг зэрэг улаан энэ шар тэргээр тэр зүгээр ингээ хөөсрүүлэх гойжуулах дээр хийхээр зэрэг энэ арьсан дээр байгаа нөгөө хөвшөрсөн эдисүүд чинь наана гараад бид бие гойжуулахтай адилхан байхгүй. Тэрийг бүр ингээ улаад үрдсэн байгаа хгүй. Дараа нөгөө аюу сан чийшүүлж учраас маш сайн нөгөө гадамтлын арьсан гойжуулах өгцөн эсүүд байхгүй. Арьсны үсэн эсүүд шилжиж байгаа бол тэр хэрэглэх гэж бараг худалдаа гэсэн 14 оног нэг удаа хэрэглэдэг гэдгийг бас мэдсэн. Яг л солонгос нэг явж байгаа нэг гоо сахны юмд яхаар болоод бас орж үзсэн чинь монголчууд бид нар хизээч ингээд нүүр ингээд нөгөө хурж болохгүй гэж мэдээж та. Тэд чи бүр ингээд өрчиж би бүр айж байгаа юм яа улаач явсан. Дараа нь жишээлэнгүүд арьс аягүй сайхан тавьшаад чи мэдээж аргагүй дээр өрсөд дараагаар цус хамгаалж нэмэгддэг учраас хамаагүй өөр гэрэлттэй юм байна. Нэг тийм туршилтаас орж үзсэн шүү. Би бол ерөөс тэгж үзэж байгаа. Миний арьс өөр амар эмзэг учраас ер нь хүчтэй инкл юм бол шууд амар улаагаад ингээд барцаад байхгүй. Тэгэхээр би яг хүмүүний онцлог байж магадгүй те. Миний арьсны хувьд бол би бол ерөөс зөөлөн л ханддаг. Ер нь бол аль болох нүүрнийхээ арьсад зөөлөн л хандж байгаа. Ер нь арьсны онцлогоо бүтцээс хамаарна те. Тийм бүтцээс хамаарна. Тэгээ дандаа нөгөө дээшээ ингэж массаж л дээшээгээ. Тэгээд гурвынхаа өндөр. За манайхаа ерөөхдөө болж байна. Ер нь жоохон хэлж байна. Ер нь бас ингэж түр бас байсандаа зүгээр болов энэ хооронд цөмөрөө нэг сайн өвдөн сонсъё гэхүү. За болох уу? За. Өвчөн нэг хэдэн мянга байх хэрэгтэй байна уу? Өөрсдөө юу гомдож байгаа? Цаасан болов. Ялига 5 минут 10 минут. Хөрөхгүй юу? За хөрөхгүй бол ондоо асуулт хариултаар явж идэх үү? За өөр автодаа асуух зүйл байна уу? За тэр нэг үрэлтийг би ингэ асуумаар санагдаад ирсэн. Тэр гуйжж байгаа. Гуйж явуулж байна тийм. Үүний оронд би бол тэр нөгөө эрзэн бүтэцтэй нэг юм юмуд байдаг шүү дээ. Нөхцөл цэвэрлдэг. Тэрийг бол бүрэн цэвэрлж байна. Тийм. Эрзэн өргөч тэрийг бол илүү зөвлөнө. Тэр бол илүү сайн цэвэрлдэг. Нөгөө бас нэг юм урамлын гаралтай бүтээгдэхүүнүүд гिचээд айгүй юм хурц үнэртэй байгаа гэдэг байхгүй. Тийм, ер нь бол хурц үнэртэй зүйлээс аль болох айгүй хурц үнэртэй гоо сайхны одоо манад яг юм фирмийн бүр тэр тусмаа гоо сайхныхын салон нөрөө ажилладаг. Яг одоо би нэрийн дуртай явахад тэр фирмийн юу тосон бишээ. Усан суурьтай бүтээгдэхүүнгээ манай хөө авч өгч байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд онгоолгол яхаар амар сэг заяа хурц үнэртэй тэгээ урамлын гаралтай гэдэг байгаа байхгүй. Угсаа урамлын гаралтай тэр үйлдвэрлэдэг гэдэг. Тэгээ манай энэ бүтээгдэхүүн таад анзаарсан бол өнөр байхгүй үстэй. Тэгээ зөөл юм ногоон цай өнөртэй байгаа юм шиг. Тэгээ энэ хурц өнөр байхгүй гэдэг маань аюу чухал арьс ингэж их гоё тайван байдаг юм байна. Миний уусны хатчих.
Тийм үү те? Энэ урамлын гаралтаа одоо их олон гоо сайхны бүтээгдэхүүнүүд одоо яаж угаах вэ? Хилцээ Хэлсэн те? Хэлцээр тийм орж байгаа л жоохон яг скрабта жоохон. Тэгэхээр урамлын гаралтаа маш олон одоо энэ гоо сайхны үйлдвэрлэлүүд байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ үйлдвэрийн газрууд байдаг. Тэгээд яг нарийн дээр бол хичнээн урамлын гаралтаа парабен агуулаагүй, спирт агуулаагүй гэж зөндөө яг манайхтай адилхан ярьж байгаа ч гэсэн танд үнэртэд үзээрэй. Хурц үнэртэй л бол бас л тэр үнэр оруулагч байна гэсэн үг үстэй. Тэр юм байна гэсэн үг тийм. Тэгэхээр юм зөөлөн ингээд юм төрхөөг их төрж байгаа мэдрэмжийг авахгүй тийм аваагүй юм шиг аюу хурдан шингэждэг, айгүй юм хөнгөн байдаг. Энэ бол ялцчихгүй аагүй. Үнэхээр яг ялцчихгүй аагүй. За одоо 2 минут би бас ингэж хүрэх юм л та. Тэгээ намайг төрөх үед яадгүй гэхлээр миний би яаж мэдэрдэггүй гэхлээр ер нь бол аюу хурдан уудаг. Би ч өөрөө 20 арьс таахгүй. Шууд аагүй хэрэглээл юу ч хэрэглээгүй юм шиг надад санагдав. Зүр тавиал аюу яарууч гэдгийг хэлэх үү те. Гэс тавиал шууд уугаал тэгэл нөгөө юугаа тавихад бэлэн болчихж байгаа байхгүй. Кремээ тавиал нарны амгаалтад тосоо тавиал кремээ тавихад бэлэн. Айгуу гоё гэх юм. Их гоё. Тэгэхгүй бол зарим тос төрөхээр ингээд заавал хуурай пудр ингээд дээрс тавихгүй бол бүр гялтганаад идэг штеп. Тэгдэггүй. Их надад их таатай санагдав. Гоё. Өөр юм магтгсан ч ерөөсөө магтахгүй болохгүй. Чи магцаар магтахгүй болохгүй гэсэн юм штеп. За хоёрдугаарт яг нөгөө үр дүнгууд юу авах вэ гэхээр нөгөө барсны өнгөц юм үршлээ. Айгу сайрладаг. Одоо миний өөрөө тэгжсэн. Тэгээд энэ юуны нөсөө их багассан. Жохо юм царай цайрч тэгээд дотроосоо ингэж гэрэлтдэг гэх юм уу те? Гэрэлтэн гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ хүн анхаарал гэрэлтдэг. Норсхийгээд жоохон нойтон болгоо тэгээ жоохон үрээд. За манай 3-2 маск авчихна. Тэгээд тэг. сүүлийн 2 асуун боёо. Бидний тас. Одоо ингээд таны нүрийг харж байгаа юм байна. Тайширсан харагдаж байгаа. Түрүү ингээд жоохон балаацсан гэсэн тийм. Тийм нүгийн талд харуулдаг. Цаасараа өгөн гол үзэг арчиж байгаа. Наа чи яг нарийн дээр үл хийж их үнэтэй маск шүү дээ. Нэг ширхэг баг. Энд чинь 105,000 төгрөгийн маскараа өөрөө 105,000 төгрөгийг 5 хуваахаар хэд 20,000 төгрөгийн маск авах нь шүү дээ. Нэг ширхэг. Нэг ширхэг. Тий 20,000 төгрөгийн 21-2 ч юм уу те 1000 төгрөгийн маск авахгүй юу. Тэгэхээр энэ ганцхан дэлхийд ганцхан трансфер фактор агуулсан маск. Өөрөөр хэлбэл арсны эрүүл мэндийг хамгаалж авах. Трансфер фактор чинь дархлаа зохицуулт явуулдаг шүү дээ. Арс хүртэл хамгаалалттай байх хэрэгтэй. Тэгэхээр арсны дархлаажуултыг хийж идэг ганцхан дэлхийд ганцхан шиг байдаг юм маск байна. За өргөлийн маань өнөр ваа ямар болцсон. Баярлалаа. Мэдрэмжээсээ болцож. Бац зэрэг яаж хорсож чинь чимчгэнж гэх юм юу гэх юм гэдг нь чиний арьс ч өөр амар хуурайсан амар нөө чиг дутагдсан байсан. Бац зэргийн энэ хувирч юм жоохон мэдрэгдэж байна. Өнөөдөр хүн болгоно итгэхэд юм шүү. Айгуу тийм тослог л санагдсан. Миний арьс өөрөө бас жоохон тослог шүү дээ. Тийм тослог тэгэхээр тос төрөхгүй өөрөө. Би ер нь тос биш нөгөө нэг юу вэ? Лошн юу багч хоёр тэ сүм шингэн тэрийг өөр нэг тос хин одоо уусаа ингэ тослог байна. Тэгээд хамбурны хэсэг олон тослог болчих юм шиг. Энэ нөгөө нэг усан сортой болохоор усан сортой. Тий шууд шиг нь арсны чи одоо цангаад л ажиллана шүү дээ. Арс чи бас хичнээн тослог ч гэсэн тослог үндэстэй ч гэсэн ус нь баг байгаа.
Тийм үү? Тос ус хоёр ч ондоо эцтэй. Би тослог учраас би энэ чийгшүүлэгч хэрэглэхгүй гэж болохгүй. Ялангуяа тослог нүүр бүр тэр тусмаа чийгшүүлэгч бүтээгдэхүүн бүр зайлшгүй хэрэглэж байгаа. Энгийн нөгөө саяны юу вэ? Маск. Тийг энэ таван нүрэ цэвэрлээл нөгөө хар маска шавар маска тавина. Цаасан маска тосоо сайхан тараа, шингээгээ сайхан турхсныхаа дараа хамгийн сүүлийн алхам буюу 5 дахь алхам маань тавиал ерөөхдөө арьсарч. Маск тавьсан мэдрэмжийг асуух уу? За маск тавьсан чинь юу мэдрэгдэж байна долгормаа? Зөөлөн байна. Ахны минь амжих шиг гоё зөөлөн. Ахны гонжиг ихтэй болбор зөөлөн байх. За баярлалаа. Маск хийсэн арьсч чигээр байсан. Маск тэрний багцсан. Энийг юусэн гэж таашиж байсан. Чигээр цэцэг бороо тийм тийм гэж. За. Сайн филмтэй. За, цаасан маск яаж мэдрэгдөө? Манай юу шавар маскыг програм маань тавьж ирсэн. Тэгээ цаасан маск авч тавьж үзээ. Цаасан маск бүрхээ юм. Нэг юм зузаан юм тавьчихсан юм шиг. Ийм айгүй олон зузаан давхар юм ингээд тавьчихсан юм шиг. Хүн санагдчихэв. Тийм, хүн санагдчихэв. Тийм, бас одоо юу гэх нэг тийм хүн санагдах. хүн санагдчихэв. Тийм, мэдрэмж нь байна. Нэг өөр айгүй олон юм зузаан юм давхарлаад авсан юм шиг тийм хүн мөртлөө арьсан нь өөр айгүй зөөлөн байна. Тэгэхээр чиг аваад хүндэрсэн байх. Мэдрэмж аваад шүү дээ. Надад хэлчих чинь ерөнхийдөө айгүй олон ингээд тэгээд хүн давхарлаад хэцүү юм шиг юм хүн юм шиг. Энэ тааллаа маск тавьсан шүү дээ. Тэр энэ масктай энэ ажиллагаа өдөр болгон шүү дээ. Энэ одоо 7 хоногт болохоор 2 юм тий. Тэгэхээр ерөнхийдөө таны гоо сайхан гарцтай л ажиллаж байна. Одоо тэгээд байгаа хэрэг. Массажны өмнө төсөлж байгаа юм ингээд яаж ирдэ шүү дээ. Гарч ирэхээр нэг яатсан. Вау, тэр чинь цаасан маск тавина гэдэг чинь бүхэл бүтэн гоо сайханд ороод гараад ирсэндээ тийм адилхан мэдрэмжийг өдөр болгон хэрэглэдэг маскет маскныг бол хэрэглэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг тавихаар тийм мэдрэмж авдаг. Чуулга шилжиж байгаа юм шиг тийм байх болсон юм шиг. Одоо бол яг ингэхгүй. Яг л тийм нэг юм нойтон байгаад байгаа юм хэлдэг. Энэ маск нь маш их юм. Манай одоо сүжил одоо төсөөс ирс өөр За энд аюу сайн мэдрэмж гарч ирж байна. Хүн ингээд цаасан маскыг энэ аква трансфертортой цаасан маскыг тавихад ингээд аюу хүнд оргиод өөрөөр хэлбэл арьс ингээд усаар ингээд дүүрсэн юм шиг те. Чигээр ингээд дүүрсэн юм шиг ингээд юутай зүглээд штэ. Гоо сайханд ороод ирэхээр ингээд арьс ингээд бүрэн ингээд ямар дүүрээд ингээд хангацсан юм шиг те. Тийм мэдрэмжийг авсан гэж энэ үнэхээр бас нэр тэгдэг юм. Одоо юу гэдэг чиг маань арьсныхаа гүн рүү идэхээс орчуул гэж боддог. Тэгэхээр нөгөө нэг юм хуура муура юм арьс ингээд нэг юм салхилаад хамгаалдаггүй юм шиг байна. Тийм болохгүйгээр бүр ингээд нэг юм Ер нь хамгаалтын давхар үүссэн байна. Яг тэр энэ трансфер фактортай бас яхан нь шүү дээ. Трансфер фактор чинь шууд хамгаалалт пан байхгүй. Тэгээ дэлхийн эмч дөрөв юу гэж хэллээ? Ерөөсөө арьсны хамгаалалт 50%. Тэгээ бохирдлоос 50% багасгаж арьсны хамгаалалтыг аюул сайжруулдаг тийм. За шавар маск тавьсан юу мэдрэгдэг шавар маск тавихад? Тэр нь хөөж байгаа. Асууж байна гэсэн байна. Эсвэл тэр нь дараа дахиад нэг шавар маск авсан чинь. Эсвэл тэр яг татчихж ирсэн. Тэр би тэрийг нь одоо нэг бас арьс бас татчих гэсэн. Тэр мэдрэмж байсан.
Боёо тасаад ирчих. Тэгээд сайн ингээд сүүлд нь оолоод яваад байна. Миний энэ бас өнгө сайн өөрөөс өсөхгүй. Чи тэгээд давар гэсэн чи тэгээд сайн сүүлд эсэд үсэг зүйл гэж байна. Тамистэй. Тэгээд дуусгаж байна. Гэтата хөрөшсөн биш байсан өндгөрөө үлдэл те эсээ зэдэг юмшиж байр өндөгний хөрөөш тарьж нэг шүү. Тийм айгуу сайн чиг шиг өгч байна тийм үү? За энэ эмгтээчүүдийн нүрийг цэмөрөө нэг сайн айжтаа. Гэтэ айгуу тийм. Ялалцаж Энэ тийм шууд ингэ гэрэлтэй байгаа юм. цайрч Харин өвчтэй арилж за өөрөө тэрийг мэдэрнэ тийм үү? Үнэхээр гялтхан надад бол гялтганаад байгаа мó гэж харагдаад байна. Ялалцаад айгуу тийм. Тэгтээ ингээд нөгөө тоссон гин ялгдсан юм шиг тийм гялтгал биш те. Айгуу юм хөнгөн их гоё тийм өнгөлөг юм гялтгал. За шар маск манай амраас өөр гоо сайханч байгаа евро шиг гоо сайханч байсан. Тэг би яс амраараа бүр тэхэстэй гэж уурж те энэ акад цорлын бүтээгдэхүүн юм болж байнаас яаж иж байгаад гүйж иргээд ингээд ирсэн байгаа амраа тэгээд бас өөрөө гоо сайханчийн хувьд амраа бас мэдрэмж нь юу байх нөө гэдгийг бас хэлээж байна. Одоо өөр гоо сайхны бүтээгдэхүүнийг хамгийн түрүү өөртөж үздэг. Үнэрээр аягүй сайн хатдаг маш илүү үнэртэй байх нь бол тэр химийн арсеналыг орцсон гэж үздэг. Үнэр багтаа багтсмаа тэр бүтээгдэхүүн маш чанартай гэж үздэг. Эко болоо. Нэгдүгээр хоёрдугаар би ямар ч бүтээгдэхүүнийг гаргахаар туршиж үздэг. Бүтцийн мэдрэгдэх маш гоё юм. Зүйл аймаг мэдэгддэг байхгүй юу? Энэ яг тийм л та. Миний өгөөс боддог, хүсдэг бүтээгдэхүүн одоо яг тийм мэдэгддэг. Одоо ингээд сая би юу болсон бэ? Тамистэй. Госхны бүтээгдэхүүнийг ерөнхийдөө хамгийн түрүүнд өмөрчдөг дараа нь ингээд мэдрэмжүүд нь шат. Гар дээр ирэхэд өнгийг хав. Яаж явж байгааг нь хардаг арсныхаа өнгийг. Дээрэс нь бүтцэн өөрөө. Ингээд тэр өнгийг мэдрэгдэж дээрэс нь ингээд хоёр гарны хооронд үйлчлээс үүсэж байгаа тэр нь өөрөөдөг. Тэгээ энэ бол үнээр ялцчих. Надад бол ялцчих мэдрэгдэж байгаа юм хэрэг. Ямар чанартай ямар хандлагатай юм мэдрэгдэж байгаа. За гялалаа үнэхээр сайхан бүтээгдэхүүн тийм үү? Нүүр нь өстэй үнэхээр хүний нүүр ингэжтэй сайхан гялалцаж гялтганаж цаанаасаа ингэ гэрэлтэж байгаа байхгүй юу? Нүүр ингэж цаанаасаа гэрэлтэн гэж ярьдаг. Нөгөө нэг усаа олохлоор нөгөө нэг жоо хатгаас нөгөө нийтэд татсан гэсэн шүү дээ. Тэрнийхээ дараа нэг бүтээгдэхүүнүүдээ ингээд төрөж байгаа шүү дээ. Жохон шингэх хугацаа өгөө. Магадгүй та нөгөө нэг ар басна бас ингээд төрсөн учраас яасан гэж магадгүй. Жохон шингэх процессын өгөөд тэгээд дараач хараад төрөж байгаа. Тэгэл хамгийн сүүлд нь тосоод төрөхөж лог хийгээл тэгэл за өнөөдөр их гоё юм болж байна өө. Тий. Одоо би нэг өглөө өрөөний ажиллагаа ярих гэж байна. Тий. Саяны энэ алхам ажиллагаа чинь зөвхөн орой шүү. Өдөр ерөөсөө энэ гуйжуулах, муужуулах за яг нөгөө шид маскыг бол нөгөө нэг будгандаа бэлтгэх тустай маск бол байна. Тийм. Тэгэхээр өглөөний ажиллагаа болохоор ингэж болно юм байна. Хэд тослог арьстай байвал те савндаа дугаагаад тэгээд нөгөө мистэй цацаад тэгээ болно. Хэрэв тослог арьстай байна. Тэгээд тэрнийхээ дараа нарны хадсалт ирэх гэж байна. Эсвэл нөгөө нэг нарны хамгаалттай крем кушнууд байдаг шүү дээ. Хэрэв тэднэрт нь SPF 50 30 мөч хангалттай байгаа бол заавал нарны тусламж. Эсвэл заримдаа гадуур нөгөө нэг будгийн доор төрхтэй праймертэй нарны тусламж байдаг. Гэтэ тэр бол надад илүү алхам санагдав.
Зүгээр тослог арьстай бол самдаж угаагаад мистэй цацаал, жоохон хуурай арьстай бол самдаж угаахгүй ч гэж болно. Одоо ингээд өглөө ингээд босгоор ингээд нэг гоё ингээд чийшлээд гараад ирж байгаа юм чи тэрийг бас самдаж угааж арилгамаар байна шүү дээ. Тэгэхээр зүгээр усаар шүүшиж угаагаад тэгээд мистэй цацаал, бүр хуурайшгаа сандаад гисэнсээ тавиал тэгээд гүшнэ төрчих болно гэсэн. Ингээд ерөнхийдөө бол өглөөний арчилгаа тэр бол болдог. Би бол тэгдэг өөрөө. Яг праймер жоохон бодог төгөж би жоохон өө даралт ихтэй крем төрхтэй учраас жоохон праймер болчихдаг. Түүнээс дэш угаагаад, усаар угаагаад, мистэй цацаал тэгээд жоохон эсээсээ жоохон нэгэн төрчих болно. Тэгээ ер нь бол бүтээгдэхүүнээ хэр их өөртөө нэг өөртөөхөө хэмжээнд тааруулаад нэмээд хасаад түрхэж болно. Миний бол зөвлөх бол бас хэтэрхий их ингэж шавуулж түрхээд бол дэмий. Хэтэрхий зузаарчтай санагдаад. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө арьсаа мэдрээл жоохон хуурай сандаад байвал нэмээл хэтэрхий ингэж яах гэдэг байвал жоохон багасгаач ч юм уу те. Тэгэл ажиж болно. Саяны нөгөө масктай арчилгаа болохоор чинь 7 хоногтой нэг юм уу 2 л удаа штэ. Нэг өдөр нь маска гэж юу шаврын маска гэж бодоход нэг өдөр нь шит маска ч юм. Тэрийг болохоор өдөр тутамд бол хийхгүй. Өдөр тутамд бол яг энэ нөгөө нэг үндсэн 5 бүтээгдэхүүн байгаа штэ манай. 1 2 3 4 5 хүртэл гэсэн үстэй. Тэр нь зөвхөн орой арчилгаа штэ. Тэгэхээр ер нь бол өдөрт бол бүтээгдэхүүн аягүй багаар орохоор байгаа. Зөвхөн оройд 5 алхмаар хийн. Өглөө болохоор 3 юм уу 2 алхам хийчих. Скраптэй маска тавьчаад араас нь энэ маска тавьчих болно. Бүр арьс чинь хуурайшаад ингэ санагдаад байвал юуныхаа нэг нэг ингэж нэг удаа шагнаас гарч ирж хараа гэж авчих. За маск тавьсан тий. За юу мэдв шавар маск тавьсан шүү дээ. Эхлээд жоохон нөгөө энийх жоохон хэвзэг болоод. Хөлөө. Тэгээ сүултээ аягүй гоё. Таталтаа. Ямарс дараа угаахад болохоор ингээл үгээл баймараас гоё зөөлөх юм. Гоё мэдрэмж та. Тэгээ гоё зөөлөх болж байна. Одоо юу тавьсан бэ нэр? Тийм хийсэн. Тасаа байгуу. Ер нь нэг таснаас төрөх ер нь арьс жоо таталтаа байдаг. Ямар ч тийм мэдрэмж авах. Ер нь бол эмзэг арьстай тий. Ер нь усаагаад байдаг байна. Яа нөгөө хит бас урцсан нөгөө үрсгэлтэй болох бас юм бас. Ер нь бүгд бас. Түр нөгөө шавар маск тавихад яг гоё юм. Цахтаас нөгөө юу яаж байгаа юм шиг санагдаж байна. Арьс чааж байгаа юм шиг санагдаад тийм юм. За баярлалаа. Зүгээр яаж бүх нөгөө алхма хийж байгаа юм. Хийсэн үү? За ингээд үнэхээр дуусах байх шиг тийм. Одоо дуусч байна. За ер нь өөрийнхөө мэдрэмжийг ярих юм хүсэлтэй юм байна уу? Солон садагтай болсон шиг л байна. Яг амар нэг би өөрөө солонгос хүмүүс яг сайн мэднэ л дээ. Тэгээд тэд нэг юм гандан талаас нэмж төрхөөгүй мөртлөө нэг юм хялалцаар нэг голбраа юм шиг харагдаад байдаг байхгүй. Тэгээд ийм арьстай хүмүүс энэ нөгөө чигтэй орчинд л ингээд төрхийд идэв юм байна гэсэн чинь хуурай арьстай бид нар ч гэсэн төрхөж болох юм. За манай нараа маань солонгос хэлний орчуулагч те солонгосуудтай их ажиллана. Тэгээ нарагийн арьс ч гэсэн яг солонгос хүүхдүүдийн арьстай адилхан болсон байна. За ингээд эндээс зөв гялтаагаал харагдаад шүү дээ. Гялтаагаал гялцаал. Тэгээ ингээд эртний хаттын нууц жороор хийгдсэн шүү. Манайха энэ ако бүтээгдэхүүн чи эртний хаттын нууц жороор хийгдсэн. Үнэхээр найрлага гоцгой, донцгой ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд та бүхэнд тохирж जैन тохирохгүй арьс гэж байхгүй. Аюу олон төрлийн арьстай хүмүүс орж гарч ирсэн байна шүү дээ. Тохирохгүй арьс гэж байхгүй аа. гарын өнгөрт гоёлцсон байна шүү дээ. Тий одоо гараараа барьж төрсөн тий. Эрэгтэй өөнд ч гоё байна, эмэгтэй өөнд ч гоё байна. Бүх насных нь бүх арьс нь бүх өнгөнд таарж тохирдог. Энэ ако үнэхээр гайхалтай. Тэгээд гарч ирж бас энэ бидний туршилтанд тий өв дээрээ ингэж үзэж мэдэрсэн та бүхэнд дахин баярлаа. За ингэж та бүхнийг суртаа суухыг урьж байна. За ингэж акоптикүнээ төрхөж үзээд ер нь худалдаж авъя гэсэн мэдрэмж төрж байгаа хүмүүс байна уу?
За. Үнэхээр тийм. За яг газар дээр нь худалдаж одоо яг авлаа гэдэг хүн байна уу? Хэдэн хүн бэ? Вау, тийм үү? За, манай баярмаа ажиллах хүн шүү дээ. За үнэхээр баяр хүргэе. Газар дээр нь худалдаж аваа гэсэн хүмүүс гараад ирэх үсэж байна. Наша гараад ирэх үсэж байна. Яг ийм бонустай үед бол хамгийн чухал. Айгүй чухал ийм хямдралтай наша гараад мараа маань. За ишигээ зогсож. Аха, зогсож. За комплексоор нь худалдаж авахыг хүсэж байна уу? Ширхгээр нь худалдаж авах уу? Комплексээр. Вау. Баяр хүргэе. Баяр хүргэе. За, мараа маань. Комплексоор. Вау. Мэдээж аавны ирсэн. За ёо бидэрс 5-ыг авсан болж тийм яг 3-ыг авчихсан байна. Үнцэтэй ярилцсан үнцээ яг гэж 2-ыг нэмж. Яагаад тэгэхээр бас хөрөхгүй байж магадгүй гэдэг. Тэг яг бидэрт офисоос авсан 5 ийм ком байгаа. Тэгээд та бүхний энэ ком бол та бүхний болж байна. Өнөөдөр 495,000 төгрөгөөр та 6 шиг комплексыг худалдаж авч байгаамаа. Өөрөөр ширхэг бүтээгдэхүүний үнээр 6-г авчихна гэсэн. За, ямар дүрийн баярмаа таслаач. Ямар дүрийн үнээр гэхээр за энэ 1 step 1 шавтлаа ярьчих. Step 2 буюу тоник тийм үү? Тоникийг 3 буюу витаминтай эссенц, нүдний зохины тостой, өдөр шөнийн тостой энэ 4-ийн үнээр энэ дөгөө хоёрыг угаагч цаасан маск хоёр өнгөө орж ирж байгаа шүү. 210,000 төгрөг өнгөө авчих гэсэн байна шүү дээ та бүхэн. Тэгээд энэ маань 495,000 төгрөгийн үнэтэй ахнаа. За ингээд энэ 4 бүсгүй маань манай баярмаатай ерөнхийдөө тооцоогоо ингээд сайхан ямаа ингэж аваад уудлаад заавал яваарай гэж хүсэж байна. За баяр хүргэе. Одоо азтай манай хамгийн анхны цагаан патины худалдаа авахч болсон дөрөвдөө дахин баяр хүргэе. Тийм 10 сарын дуустал тийм. Тийм 10 сард. Гэтэ шоон дээр хаяа гоё шүү дээ. Шоон дээр худалдаж авах бүр гоё. Тэгээ шоон дээр худалдаж авсан дөрвийнхаа бид нар зургийг заавал гоё тийм үү? Чи бас цааш шоо шүү дээ. Бүгдээрээ шоотойгоо юу тэгээ зогсно. Манай дөрөв болтыг багцаа аваад цөмөрөө зураг авахулна шүү дээ дараа. За окей. За ингээд мэдээж үр дүнгүй тий энэ бүтээгдэхүүний шоу үзүүлбэр гэж байхгүй. Тэгээд манай бүтээгдэхүүнийг бас ууггүй, тасрахгүй төрчихсэн би оюуны агчийг урьж байна. Оюуны агч маань нас бол тоо гэдгийг бид нар дандаа хэлдэг. Ийм цогтой гартаа одтой ийм их байгаа. Оюуны агчийг урьж байна. Их оюу. Саяны дөрөв хүүхэндээ баяр хүргэе. Ягаад тэгэхээр бас энэ шинэ номын бүтээгдэхүүн шүү дээ. Шинэ танилцаа бид нар сая коммент дээр анх яг бас та нар шиг ингэж төрчихж байгаа авч ирсэн байхгүй юу? Тэрнээс хойш бол тасралтгүй одоо ингэ хэлж байна. Өнөөдрийг хүртэл. Тэгээ би бол та нар дотроос хамгийн ахмад нь байгаа. За тэгээ надад бол ягаад би энийг ингэж онцолж болсон бэ гэхлээр би бол аюу олон жил халуун оронд амьдэрсэн. Тэгээ залуу байхдаа 20 наснда тэгээд би ерөөсөө нүрэндээ юу ч төрөхдөггүй байсан. Нарны тосыг зүгээр ингээд нүдэ анж байгаа л ингэж шүрчээл. Тэгэл өдөржингөө наранд явдаг. Би тэгж байгаад арьсаа маш их гинтээсэн. Тэгэхээр ингээд одоо залуу үе ялангуяа эмэгтэйчүүдэд юг анхааруулж хэлэх чинь ихээр бид нэр өнөөдөр шүү дээ нүүрэндээ ерөөсөө харам загнаж болохгүй. Дээрэс нь энэ гоо үзэмжээ маш удаан барих хэрэгтэй. Ягаад тэгэхээр ямар ч хүнтэй ярьж байхдаа хүний царайг харж ярьдаг ингээд. Тэгэхээр бид нэр энэ гоо үзэмжийг айгүй хадгалах нь чухал юм байна гэдгийг намайг залуу байхад хүн хэлж байгаагүй. Харин та нар азтай юм. Ингээ би та нарт хэлж юм. Тэгэхээр болж өгвөл ерөөсөө начиг тэгж нүдэ айнаар нарны тос төвчгээл далаа ирэг дээр хэвтэж болохгүй нэ ш. Тэрнээс үүдээд одоо миний ингээд уруулын арьс ялангуяа ингээд одоо энэ нүдний энтлийн зав гэдэг гүн хүчлээдсэн. Би Монголд ирэхэд ингээд манай дүү бүр намайг тэгж хэлжсэн байхгүй. Би өөр үед бол гомдомоор те. Гэхдээ ингээд надыг чиста ийм сайхан оронд байж ирчээ. Царайгаа хардаа гэсэн ингээд цаас базаад нөгөө цаасаа ингээд надад үзүүлээ. Чиний царай ийм бэ.
чи яагаад нүрээ арчлаад юм бэ гэж надад хэлчихсэн байхгүй юу. Тэгээ тэр үед би гэж бодож байсан. За тэрнээс хойш бол ингээл Монголд ирснээс хойш хамгийн үнэтэй тос мос гэх юм. Би кларинесийг бас аягүй олон жил төрсөн. Кларинес бол ер нь дээр үед ч аягүй үнэтэй байсан. Ингээл нийт комын авахд бараг 1000 гаруй доллар болдог байсан. Тэгээд яг хөө нэг хэвийн ингээд бас хайцсангуу ингээд тэгээ дээрэс нь манай Монголын уур амьсгал өөрөө маш хуурай. Одоо та нар анзаарч байгаач ингээд ерөөсөө арьс чи уугаал байгаа. Тэгэхээр энэ агва гэдэг нэр бол ерөөсөө агва чинь латинаар ус гэсэн үг өөрөө. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг нэрлсэн нэр мөртлөө өөр ус байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний арьсанд юу хэрэгтэй хэ? Ус хэрэгтэй. Ус хэрэгтэй. Тэгэхээр энэ ус биднэрт юу өгөх нь вэхээр нэг ус амьдрал шүү дээ. Угаасаа л амьдрал үүд юм чинь энэ арьсанд амьдрал өгöd байна да. Тэгэхээр би сая тасралтгүй хэрэгжиж явах хугацаанд өөртөө юу мэдэрсэн бэ гэхээр миний энэ хоёр нүдний энэ хоёр талд ингээ хутгаар цэцсэн юм шиг юм гүн. Бүр юм гүн юм хүчлээ байсан. Тэгээ би илүү эндээд нөгөө зохины тос энэ уруул дээр би зохины тос тавьдаг. Зохийг бүр ингээ зохиндоо биш. Яг энэ гүн хэсэг дээрээ илүү энэ уруулынхаа хэсэг дээр ингээ төрхтэй. Тэгээд надаа юу ажиглагдсан гэхээр миний гүн хатраа ингээ айгу багассан. Дээрээс нь за яг би бол цайрах дурггүй. Би бол бодлого дуртай. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бол маш цайруулт бүтээгдэхүүн лээ. Гэхдээ одоо яа их вэ? Би ч нэ бор дуртай байлаа гэд бас харьсандаа тэжээл өгмөр байгаа учраас энэ бүтээгдэхүүнийг бол би тасралтгүй хэрэгжилж байна. Тэгээд нэг гоё юм нь юу гэхээр энэ мист нь ста гайхалтай. Надаа хамгийн их хурдан дуусдаг нь энэ. Би энийг ерөөсөө бараг ус шиг эхлээд идэв юм шиг байгаа юу. Тэг ингээл өглөөж төрхөөл өдөрч төрхөөл ингээл таалтахаар төртөг. Тэгээд маш их чиг өгдөг. Та нар сайн анзаарсан уу? Ингээд нүүрэн дээр бууж байгаа ширхэг нь нэх гоё юм тийм нэг гоё борооны нэг ингээд нэг хөдөн мэдгээ тий. Мэдээ хүмүүс ч аягүй мэдрэмжтэй хүмүүс шүү дээ өөрсдөө. Ингээл арьс усан дээр юм авахар нэг өөртөө гоё таашаал авдаг тий. Тэр яг тийм таашаалыг бол энэ бүтээгдэхүүн маш их өгдөг. Тэгээс ер нь залуу байхаасаа арьсаа маш сайн арчлах хэрэгтэй шүү гэж дахин та энэ гоо охтуудад хэлье. Яагаад гэвэл нөгөө Монголын хацаргоо охтууд чи юм хизэнээсээ гоё үзэсгэлэнтэй гоё штэ. Тэр дээр нь бид нэр арьсаа сайхан арчилчих юм бол наснаасаа илүү залуу харагдана, гоё харагдана. Тэгээд сайхан арьс, сайхан царайтай хүн чинь нүүр бардам алхах болно штэ. Тэгээд та бүгдээ үргэлж насаараа гоо сайхан байгаарай. Тэгээ аква бүтээгдэхүүнээ зөвхөн өөрөө хийлээ зогсохгүй яг над шиг цааш нь дамжуулж одоо энэ сарын энэ урамшууллыг маш сайн хэлж өг. Яг тэгвэл энэ чинь болж штэ. Бид нар дандаа 700 мянгаар авсан штэ. Би бол 735 мянгаар энэ комыг авч ирсэн. Тэгсэн та нар өнөөдөр хэдээр авч байна? 495 энэ хэмнэлт мөн үү? Тэгээд дээрэс нь айгуу чанартай бүтээгдэхүүнийг хэрэгжилж байна. Тэгэхээр энийг цааш нь өшөө ойр дотныхоо хүмүүст хэлээрээ болж өгвөл найс нөхдөд сайн хэлээрээ. Ягаад гэвэл энэ зархтайх бол биш. Гол нь миний сайхныг өөр хүн бас мэдрэх хэрэгтэй. За ингээд та бүгдтэй эрэг сайхан хацчаалтай юм утгатай настай байжээ. За баярлалаа энийч хэлээ. За саяны гол сайхны багц бүтээгдэхүүн авсан дөрвөн эмэгтэй маань өөрийн дугаартай хүмүүс байна уу? Өөрөө дугаартай, ID дугаартай. 1 2 нөгөө 2 хүн дугааргүй тий. Дугааргүй байгаа. За ямар ч гэсэн худалдаад авчихна. Тэгээ худалдаж аваад дугаараа өшөө нөгөө амраас бус нөгөө та байсан тий. Аха. Та ихний урьдчилан ирлээ. Үлзийг урьдчилан. За тэгээд маргааш үлзийтэй ярьж байгаа, амраа налтай ярьж байгаа өөр гэсэн дугаараа авал яах вэ гэдгээ бас ягараа. За ямар ч гэсэн өнөөдөр худалдаад авчихна. За ингээд өнөөдрийн цагаан пати шоу маань өндөрлөгт өгч байна. Тэгээд хамгийн супер шагналтай буюу коллагентай цөмөрө суулгаа хамгийн одоо супер суулгатай энэ супер бүтээгдэхүүнтэй суулгаагаараа өндөрлөхгүй. За манай охин хаана ахнагаа додж байна. Зургаан юм бэ? За яг яаш гэж байна. За манай охиныгийн гараас өнөөдөр олон юм авах. Охин хаан сурдаг лээ.
Анхаарал шилжүүлэх ухааны үндэсний сургуулийн 3 дахь курсыг. За. Анхнаасаа бүтээгдэхүүн төрж хэмцээд тийм юм. За анхнаадаа амжилт хүсье. Хэнийг сонгох вүлээ? Намайг. Харин намайг гэсэн үг гарах тийм. За суулгаа хийгээгүй юм байхгүй тийм. Шинээр нэмэгдэж ирсэн хүмүүсээс бүгдээр суулгаа хийсэн үү? За. Тийм даа. За асууч идэх үү? Энэ хурд байхгүй тийм. Угаасаа байхгүй. За яг гарч ирэх нь болж байна. Окей. Бага. За хэрэгтэй те бид хэрэгтэй ярьсан байгаа. За авцсан уусуу дахиж гарахгүй те. Гарахгүй шүү дээ. За. Анц болоо гарчих юм шиг одоо. 3-8. За манай гişмэнэ. За баяргий аттай шүү. Хүмсний чимхүүр. За хүмсний чимхүүр. 14. Аранда. Яг хүмсний зогсооч яг бодож ирсэн чи. За энийг. Энэ бас надад амар хэрэгтэй гарахгүй. Энэ бас яг очлоо хэлж байгаа байхгүй. Дандаа ийм авдаг гэж зүгээр. 12. За баяргий. Астан баяргий. Яг хэрэгтэй байсан уу? Яг хэрэгтэй байсан надад. За гарын тус зөвгөн заавал явах хэрэгтэй те. 11. Вау! За, нэг их юм санагдаж шүү. За. Наач надад хэлээ да. Энэ бас надад чигтэй. Юу нэг хэрэгцээтэй юмнууд ахаа юм зүгээр юм байна. Өвдөө нэг шиг. 8 номер. Ямар стаа. Ингэж дуудаж авах юм биш. Наад чи надад хэрэгтэй гэж хэлдэг шүү. За одоо энэ коллаген хэд хэрэгтэй вэ? Ястаа надад хэрэгтэй. Өдрийн хэрэгцээг таны арьсны тэжээлийн өдрийн хэрэгцээг энэ коллаген ерөөсө шийдэж өгнө. 500 мл усанд найруулаад сэгсрэл он. Үнэхээр дасарга шинэ бүтээгдэхүүн. Тэгээд нэрэн трансфер фактортай давтаад дэмжинэ. Акватаа ослуулж уу. 23. Вау! Хуцаа дайж амжаагүй манай. Би оролцогч юм. Таврыг танилцуулаач. Шаарчаад. Намайг зовлон гэдэг. Би одоо ер нь хүүхдэд трансфер фактор болгодог болгоод одоо 5 жил гарсан болж байна. Ямар сэтгэл ямар супер шагнана. Маш их баярлж байна. Аттай, нодтой, ёндотой тийм үү? За баяр хүргье. Одоо яста. За. За ингээд гэрлээдээ однодоо бас баярлалаа. Гялалаа. Үнэхээр сайхан хөгжилтэй суулгааг маань явуулж сайхан сонголт хийж өгсөн баярлалаа. Гялалаа. За ингээд хороо ертөнц баяр баясгалгүй гоо үзэсгэлэнгүй ямар байх юм бодлоо түрүү ярьсан тийм. Саарл өнгөн дотор хэдэн танкууд магадгүй тэр дотор юу ч явах юм мэдгүй тийм. Тэгэхээр энэ сайхан эмэгтэйчүүдийн энэ гоо үзэсгэлэн энэ одоо гэрэлцэн царайгаар энэ хороо ертөнц үнэхээр уярж өнгөө олж зүсээ үнэхээр зүсээ хайдаг олж хардаг. Тэгэхээр бидний одоо хамгийн чухал зүйл бол ялангуяа одоо манай Монгол эмэгтэйчүүдийн нүүрэндээ гоо сайхнаа гэрэлтүүлсэн нүдэндээ гал нь
цогшсон те ийм царай цэсэрээ бид нар үргэлж ирчүүдийг уйрааж магадгүй монголчуудын хүчтэй байсан, дайчин байсан тэр үе бол энэ хаттын ухаан, хатан гоо сайхантай шууд холбоотой байсан бахаа гэж бодож байна. Тэгээд бид бүхний энэ сайхан цагаан шоунд, цагаан патинд, энэ аквагийн те сайхан туршилттай шоунд хүрэлцэн ирсэн та бүхэндээ дахин гялалаа. Тэгээд дөрвийн худалдаа авагч бидний шоунаас гарч ирсэнд үнэхээр талархаж байна. Та дөрөвтэй амжилт хүсье. Акваны одоо юу гэдгийг үрдэн те удахгүй акваны үрдэнгээ дараагийн шоунд бас яриа зогсож байгаарай гэж хүсвэна. Дараагийн шоу маань 26-нд 10 сарын 26-нд Pink шоу буюу ягаан шоу болно. Вау, гоё те. Энийг хувцаараа ингэж гоёж ирэх бас айгүй гоё. Яг бидэрт ийм юм бас дутагддаг байхгүй. Нэг гоё газар очиод нэг гоё сайхан шоунд оролцчих гэдэг ийм юм дандаа дутагддаг. Тэгээд Pink шоун дээр бүгдээрээ найз нөхдөө пинк болгоод пинк цамц ч юм уу те нэг хөргөн пинк юм зүгээр хүрээд ирээрээ гэж та бүхнээс одоо хүсвэна. За ингээд 2 минут биш юм уу? За 2 минутын юу нэмшдэг байгаа юм? Акваны те. За аквагаас санчи. Энэ ихтэй бас ингэ сонсох нь яахгүй. Үчиг сонсоор. Гэрлээ авчих. Бид нар энэ жоохон таашаалдаг. За яг энэ эмгтэй шиг мэдэрсэн баха те нарсны юу. За фантастик, өстой фантастик. Эмэгтэй хүний болброй зөвлөн инкри тэ уяхан үнэхээр одоо нялхуугчиг арсыг энэ олон ирчүүдэд мэдрүүлэхийн тулд бас нэрээ шинжтэй ухаан юу бүтээж байна те бидрээр дамжуулж энэ ирчүүдийг ингэж нэрээ мэдрэмжийг нь сайжруулж шít. За тэгээд юу хэлэх гээд байгаа те? За мэдээж бид нар бол цайтай сэндвичтэй гэсэн те. Цай сэндвичээ манайхаа хэрэглэж байгаа. Хэрэглэснийхаа дараа явчих. Ууж идээд явчих. Зураг авахулна шүү. Зургуугаар ямар ч шоу утгагүй байдаг те. За ингээд дөрвөн хүндээ тэгээ зураг авахулч. Дөрвөн хүндээ бүтээгдэхүүний үгийг яриулаад нэг хүн маань 2 маск авч байгаа юм байна. Цаас маск 2-ыг авч байгаа юм байна.
Тий. За угаасаа нэг нэмж авч яах гэсэн үг байхгүй. Нэг цаасан маск нэмж авч яах гэсэн үг. За ингээд та дөрөв маань 26-ны Pink show дээр заавал ирээрэй. Pink party дээр ирээд 14 хоног байгаа шүү дээ. 14 хоног төрсөн өөрийнхөө мэдрэмжийг бидэртээс хуваалцараад та бүхнийг хөтөлбөрт оруулна. Гэрэлтсэн, гялтгансан царай гэж ер нь олон хацаргай охтууд гэрэлтэж эмэгтэйчүүд гэрэлтэж гялтганахын төлөө бид нар өөрийнхөө хэрэглээнийхээ талаар ярьж байгаа гэсэн үг шүү дээ. За окей. За ингээд дөрвийг гараад ирэхийг хүсэж байна. Манай хөдөлж авч байгаа дөрөв маань гараад ирнэ үү. За бусад маань цэмэр энэ дээр зогсож байгаа зураг авах тийм. За дөрөв худалдаа авчаа одоо гэж ярьж та худалдаа авчаа гараад ирэхийг хүсэж байна. Юг онтраач идэх үү? Проектор онтраагаад за тэгээд за энэ комплекс дотор шавар маск байхгүй байгаа шүү дээ. Бусад 6 байгаа гэсэн. Манай 7 юмтай шавар маск гэсэн байна шүү. За баярмаа тагтуудаа шиггээр бол зарж байгаа. Шавар маск заах хүмүүс нь. За юугээ өгөөд тооцоогоо болохоор Анда өөрсдийнх нь нөгөө орсон хүмүүс байгаа ба шүү дээ. Аха. Бид нар байгаа шүү. Яа чихөө. Юу? Нэг данс руу шилжүүлээд одоо чи Нэг данс Угаасаа. За. Шууд би чам руу хэлчихье. Бүжнээ чамааг хэлчихье. Хэнийг болтыг үлзэд хэлчихье. За окей.